паузлах аа. Яаж паузлах вэ тэгээд? Энэ үү? За. Энэ дээр тарч. Ойлголоо. Энэ дээр тийм заа. За. Нээжлэх үү? Хичлэх сонсч байна. Бэн оюутнуудаа сонсч байна та нар? За. За багш нь өнөөдрөөс эхлээд та нарт бизнес эрх зүй гэдэг хичээл шинээр орох гэж байгаа. За миний бэлтгэсэн юу та хэдэд бол харагдаж байгаа тийм ээ? Байна уу? За. Өнөөдөртөө яг багш нэг анх орж байгаа. Тэгээ та хэдийн нээсээ бас хүлээж авч амжааг байгаа болохоор шууд орчие, бүртгэж орохгүйгээр орчие заяа. Тэгээд дараагаас бол бүртгээд нэр усаагаад орно. Энэ миний компьютер дээр нэг юу видео юу харж болохгүй байгаа учраас өнөөдөртөө дуу хоолойгоор та хэдтэй харьцахаас. За ер нь бол бизнесийн эрх зүй гэдэг хичээлийг орохын тулд эхлээд ер нь бол эрх зүй гэж юу вэ? Эрх зүй судлал гэж юу гэдэг заавал үзэх шаардлагатай гэж боддгийм би. Тийм учраас би та нарт эхлээд өнөөдөр бизнес эрх зүй биш, ер нь бол эрх зүй гэж юу гэдэг тойм ойлголт өгсөн зорилгоор эрх зүй судлалын цагаан толгой гэдэг хичээл орж байна. За эрх зүй эхлээд эрх зүйн гацны нэр томьёо та бүхэнд танилцуулъя л да. Одоо чинь эрх зүй гэдэг нь юу гэхээр та бүхэн хамгийн түрүүд одоо толгойд чинь юу орж ирж байна? Одоо бүгдээрээ чөлөөтэй ярилцъя л да. Байна уу? За хүний эрх асуудал зүй. Хамгийн түрүүнд хууль гэсэн юм толгойд чинь бууж ирж байна. Байна уу? За. Хууль гэсэн юм та хэдийн толгойд бууж ирж байгаа тийм үү? Ер нь бол эрх зүй гэхээр ерөнхийдөө заавал одоо энэ би тодорхойлолтоо гаргасан байна л да. Нийтээр заавал дагаж биелүүлэх ёстой тийм нийгмийн хэм хэмжээний тогтолцоо буюу үндсэндээ хуулийг бол эрх зүй гэж хэлдэг байна. За тэгээ энэ дээр бол яагаад заавал дагаж биелүүлэх вэ гэхээр ямарваа нэгэн зүйл одоо чинь бизнестэй өөр салбар эрх зүйтэй тийм үү? Хууль гэдэг категори хууль гэдэг зүйлийг яг тодорхой эрх бүхий сүлбэс батлан гаргаж иж түүнийхээ дагуу бид нар үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь бизнесийн эрх зүй дээр болохоор хамгийн дээд жишээ нь ямар нэгэн хуулийн этгээд буюу компани байгуулах болно гэж бодъё. Тэгвэл хамгийн түрүүнд тэр компани байгуулах хүсэл зорилготой компани байгуулах тийм санаас бэлэн хамгийн түрүүнд ихтэй хууль уншдаг. Яагаад гэвэл тухайн хүний одоо байгуулах гэж байгаа компани хөрлөл хоршоочны үндсэндээ ямар байх ёстой вэ гэдгийг эрх зүй буюу хуулиар тодорхойлоод өгсөн байдаг. Түүнийхээ заавал дагаж биелүүлнэ. Хэрэг биелүүлж чадахгүй бол төрийн албарлагаар яг хамгаалж өгсөн. Ийм тогтолцоог үндсэндээ л эрх зүй гэж хэлдэг. За дараагийн нэр томьёо. Эрх зүй хэм хэмжээ. За энэ болохоор яг л үндсэндээ саяны миний хэлдэг эрх зүйг хэм хэмжээгээр ямар байгууллагын хооронд, ямар төрийн хооронд юм уу, эсвэл хувь хүний хооронд юм уу, эсвэл тодорхой байгууллага юм уу, субъектүүдийн хооронд тийм хамгаалагдж байгаа тийм хуулийн журмыг л үндсэндээ хэлж байгаа гэсэн үг. За эрх зүйг сурвалж. За эрх зүйг сурвалж гэдэг нь одоо миний гаргасан тодорхойлсон дээр байна тийм үү? Эрх зүйн хэмжээг төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн дагаж мөрдөж буй албан ёсны баримт бичгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл нөгөө хууль чинь цаасан дээр бий болоод бичсэн байгаа, хуулийг баталсан байгаа тэдгээр баримт бичгүүд үндсэндээ их сурвалж байдаг. За бизнесийн эрх зүй бизнесийн харилцааны хувьд болохоор одоо чинь компани тухай хууль гэж би түрүү хэлсэн, нөхөрлийн тухай хууль гэж хэлсэн тийм хоршооны тухай хууль. Энэ бүхэн чинь цаасан дээр буугаад би ингээд хараад уншиж байгаа юм бол үндсэндээ их сурвалж болж өгчдөг. За үндсэн энэ
Хүмүүнүүдийг хамгийн түрүүнд дотоод явах ойлгох тийм шаардлагатай болно л доо. За. Энэ бол эрх яг салбар эрх зүй хуваагддаг. Жишээ нь одоо хамгийн түрүүнд бол үндсэн хуулийн эрх зүй. Тэгээд үндсэн хуулийн эрх зүйн дотор бас дэд салбар эрх зүй буюу энэ үндсэн 3 салбар эрх зүйд ангиллагддаг. За үндсэн хуулийн эрх зүйг яагаад энэ дээр байна гэдэг үндсэндээ нөгөө шинэ жилийн сүлд модны хувьд бол оройн гэсэн үг. Энэ үндсэн хуулийг Монгол улс баталж энэ үндсэн хуулийн дагуу бусад хуулиудыг баталж гаргадаг. Энэ үндсэн хуулийнхаа дагуу яг бусад салбар эрх зүй гэж юу ямар асуудлуудыг зохицуулах вэ? Ямар дүрэн баримтлах вэ? Ямар журам баримтлах вэ гэдгийг үндсэнд нь үндсэн хуулийн эрх зүйгээр зохицуулж өгдөг. За энэ дотор болохоор яг иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй гэсэн үндсэн тийм 3 том салбар эрх зүйд хариуцлагдаг. За залбар эрх зүй ойлголт энэ одоо би тайлбарлаж өгөх гэж байна. Би хурдан тайлбарлаад энэ нөгөө хэлээрээ та заа юу? Сонсож байна уу? За. Тийм байна. За. За тэгвэл хурдан байвал хурднаа багштай хэлээр багшаас жоохон хурд авчаад идэв шиг яриандээ. Тэгээ юу яагаад гэдэг юм. За үндсэндээ би түрүү хэлсэн дахиад автаад хэлээ л да. Эрх зүй бол үндсэн эрх зүй буюу үндсэн хуулийн эрх зүй. Тэднээс үндсэндээ салбарсан гол 3 эрх зүй гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл түрүү хэлсэн тийм ээ. Иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй гэж удан 3 эрх зүй. Одоо бидний авах гэдэг бизнес эрх зүй бол энэ үндсэн 3 эрх зүйн аль нэгэнд нь хамаарагдаж байгаа. Дэд салбар эрх зүй болдог учраас эхлээд би эрх зүй ойлголтуудыг өргөнөж өгөх гээд байна. За үндсэн хуулийн эрх зүй буюу төрийн эрх зүйн үндсэндээ Монгол улсад 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хууль гэж байдаг тийм үү? Тэр үндсэн хуулийг ойлголт болгож бүрдүүлж байгаа нийлбэр хэмжээнүүд бүрдүүлж байгаа тэр ойлголтуудыг бол үндсэн хуулийн эрх зүйд тодорхойлж өгсөн байдгийг. Жишээ нь та хэд бол одоо юу вэ тийм ээ? Монгол улсын шиш онлайнаар сурч байгаа, гадаадд улсад сурч байгаа оюутнууд учраас та хэд одоо би сүүлд нь хаяг өгөн тэр хаягаар үндсэн хууль олоод уншичаарай заа. Тэрэн дээр бол тодорхой байгаа. За энэ дээр ингэж төрийн эрх зүйн хэмжээгээр нийгмийн уран эдийн засгийн үндсийг тодорхойлж төр иргэдийн хоорондын харилцааг зохицуулж төрийн болон орон нутгийн эрх барих байгууллагуудын чиг үүрэг үйл ажиллагааны тулгуур харилцааг зохицуулна гэж үндсэндээ заагаад өгсөн байдаг үндсэн хууль дээр. Өөрөөр хэлэх юм бол одоо Монгол улсад улсын хурал гэж том субъект байна тийм үү? Засгийн газар гэж субъект байна. Шүүх гэж байна, ерөнхийлөгч гэж байна. За эдгээрийн эрх зүйн үндсэн статусуудыг юу тодорхойлж голж өгөх вэ гэхээр үндсэн хууль тодорхойлж өгдөг. Хэрэв үндсэн хууль дээр ерөнхийлөгчийн тухай гараагүй, эсвэл засгийн газрын тухай гараагүй бол одоо Монгол улсад бол яг уу засгийн газар гэж байхгүй, ерөнхийлөгч гэж байхгүй байх. Тийм үндсэн ойлголтуудыг хамгийн гол нь олгодгоор энэ үндсэн хуулийн эрх зүй бол хамгийн гол эрх зүй байдаг. За жишээ нь одоо улсын хурал 76 гишүүнтэй үйл ажиллагаанд 4 жил хугацаанд үйл ажиллагаа явуулна гэж заасан байж. Бид нэр 4 жил тутамд сонгуул өгдөг. Тийм 4 жил тутамд бид нэр гишүүдээ сонгодог. Энэ гол үндс суурийг нь яг үндсэн хуулийн эрх зүй буюу Монгол улс үндсэн хууль тодорхойлж өгсөн тэр дагуу бид нэр явуулж байгаа. Жишээ нь засгийн газар гэж байна. За засгийн газрыг ерөнхий сайд тэргүүлнэ. Засгийн газар сайдуудтай байна, яамтай байна гэдгийг анх Монгол улсын үндсэн хууль буюу үндсэн хуулийн эрх зүйгээр тодорхойлж өгсөний хүрээнд яг засгийн газрыг байгуулдаг. Түүнээс биш одоо Орос улбаны улс бол засгийн газрын ерөнхийлөгч толгойлно, Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг Америкийн ерөнхийлөгч толгойлно гэх тийм гэж үндсэн хуулинд зааснаар яг хэрэв Монгол улсын үндсэн хуулинд засгийн газар тэргүүн Монгол улсын ерөнхийлөгч гэж заасан бол ерөнхий сайд гэж байхгүй үндсэндээ. Иймэрхүү байдлаар яг Монгол улсын үндсэн хуулинд яг бүх Монголын төрийн болон энэ шүүх ерөнхийлөгчийн энэ доор заасан ойлголтуудыг яг үндсэндээ тодорхойлж өгч үндэс суурь болж өгдөг. Үнэтэй барилгаар бол яг
суур гундамент нь болж өгдөг гэсэн үндсэн хуулийн эрх зүй. За. Одоо ингээд яг би түрүү хэлсэн үндсэн хуулийн эрх зүй салбар эрх зүй таваагддаг. За нэгдүгээрх нь иргэний эрх зүй. За иргэний эрх зүй нь болохоор энэ дээр тодорхойлсон гарсан байна. Эдийн болон эдийн бус баялагтай холбоотой үүсэх харилцааг яг хуулиар зохицуулж байгаа эрх зүй хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол иргэд хоорондын жишээ нь хин болд дулмаа хоёрын хоорондын эдийн харилцаа гэж болно. Жишээ нь би байхад болдод нэг машин зарж болно тийм үү? Пүрүс ч юм уу эсвэл үйл хөдлөхөөрөнгө орон сууц зарж болно, газар зарж болно. Энийг хуулиар яаж зохицуулдаг гэхээр яг иргэний эрх зүйгээр зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл иргэний хуулиар зохицуулж байдаг. За мөн энэ иргэний эрх зүй дэд цаг зүйн ангилагдж байгаа. Одоо чинь энэ дэлгэцэн дээр та бүхэнд харагдаж байгаа хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн рүү, бизнесийн эрх зүй болон бусад салбар эрх зүй. За одоо нэг бүрчлэн тайлбарлах юм бол жишээ нь хөдөлмөрийн эрх зүй гэж байна. Альва ямар нэг ажил олгогч буюу тухайн хуулийн этгээд бол компани нөхөрлөл хоршооны эзэд ямар нэгэн байдлаар ажил үргээ гүйцэтгэхийн тулд яг тодорхой хэмжээгээр иргэдийг авч ажилуулдаг. За манайд одоо жишээ нь багшийн оронтой шаардлагатай багшийн шаардлагатай зар тавьдаг. Тийм шаардлага болцол хангасан байх ёстой. Нөгөө зарийнхын дагуу тухайн шаардлага болцлыг хангасан иргэн яг тэр байгууллагт хандаж гэрээ байгуулдаг. Ингэснээр яг нөгөө ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүсч байгаа тэр харилцааг яг хөдөлмөрийн эрх зүйг зохицуулж өгдөг байна. За тэгвэл гэр бүлийн эрх зүйхээр яг гэрлэгчдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулж байгаа тэр хэм хэмжээг хэлдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хин цэцгээ бата хоёр гэрлэлийг шууд за би чамтай хоёулаа гэрлээ сууя ингэж болдгоо байхгүй юу. Хэрвээ инглихэд энэ бол гэр бүлийн эрх зүйг зохицуулахгүй үндсэндээ хамтран амьдрагчийн хуваар зохицуулагдаж явдаг. За гэр бүлийн эрх зүйхээр өөрөөр гэр бүлийн эрх зүйхээр тэр нөгөө саяны хэлсэн объект жоохонтой хайр сэтгэл холбоотой гэрлэхийн тулд тодорхой төрийн байгууллагт өргөдөл гаргадаг. Би хоёр ингээд гэрлэх хайр сэтгэлтэй болоо гэрлээ энийг бидний гэрлэлтийг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэл гаргадаг. Энийг нь төрийн байгууллага буюу гэрлэх ёслолын ордон болон иргэний бүртгэл мэдээллийн төв тухайн хоёр иргэнийг субъектүүдийг за энэ хоёрыг гэр бүл болохыг зөвшөөрлөө. Ингэсний үндсэн дээр яг тухайн гэр бүлийн хооронд эрх зүй харилцаа үүсэж байна гэсэн. За ерөнхий ойлголт бол юм байна. За бизнес эрх зүй гэж байгаа. За одоо яг бидний үүсэх ёстой хичээл. За бизнес эрх зүй гэхээр нөгөө тодорхой байгууллага, хувь хүн, иргэдийн хоорондын бизнестэй холбоотой худалдаа, үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой тэр харилцааг хуулиар яаж зохицуулах вэ? Ямар арга хэмжээгээр зохицуулах вэ? Үүнийг хуулиар зохицуулж байгаа тэр хэм хэмжээг л яг бизнес эрх зүй гэж хэлдэг. Хоршоо байгууллаа. Хоршоо байгуулгыг шууд хоршоо байгуулахгүй. За нөгөө хоршоо гэж яаж байгуулах вэ? Хурлаараа юу батлах вэ? Хуралдаа дүрмийн өөрч яаж орлох вэ? Хоршооны дүрм гэж юу гэд энэ бүхнийг яг тухайн хуулиар зохицуулж өгдөг. Энэ болгоныг яг бизнес эрх зүйн хэмжээ буюу бизнес холбоотой хууль тогтоомж үзэж судалсны үндсэн дээр яг бид нар компани байгуулна, нөхөрлөл байгуулна, хоршоо байгуулна, хуваар эрхлэх аж ахуй байгуулна, бизнес эрхлэх гэсэн. Энэ үндсэн эрх зүйнүүд бол ерөнхийдөө гол салбарын эрх зүй буюу иргэний эрх зүйгээр зохицуулагдаж явдаг байна. Энэ дэд салбар гэж үзэж явдаг. За дараа хоёр дахь захиргааны эрх зүй гэж байна. За юу гэхээр ерөнхийдөө төрийн байгууллагт хандаж ямарваа нэг иргэн болон тэр хуулийн этгээд төрийн байгууллагт хандаж харилцаа үүсгэж байгаа тэр харилцааг яг хуулиар яаж зохицуулах вэ гэдг нь захиргааны эрх зүйгээр тодорхойлогдож байдаг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө
компани байгууллаа, нөхөрлөл байгууллаа, эсвэл гэрлэл бүртгүүллээ тийм ээ. Энэ бүхэн чинь төрийн байгууллагт хандна. Энэ болохоор яг нэг талаас бодлоор яг захиргааны эрх зүйн зохицуул гэж юм гэсэн. Тухайн иргэн 16 нас хүрлээ. 16 нас хүрээд иргэний үнэмлэх авах шаардлагатай болдог. Инхэн тул яг төрийн байгууллагт хандаж хүсэл гаргадаг. Одоо би 16 нас хүрлээ. Би Монгол улсын иргэн болоход ийм хүсэлтэй байна. Иргэний үнэмлэх авах хүсэлтэй байна. За тухайн иргэний үнэмлэх авахд ийм шаардлага нөхцөл болцоодыг хангасан. Ийм учраас иргэний бүртгэж авна гэсэн хүсэл гаргасан үндсэн дээр яг төрийн байгууллага болох иргэний бүртгэл мэдээллийн байгууллага бүртгэж авч иргэний үнэмлэх олгодог. За зөвхөн иргэний үнэмлэхээр хязгаарлагдахгүй бас өөр сонгуулийн байгууллага байж болно. Би тийм хүнийг одоо би өөрөө сонгогч байна. Би сонгогчийн хувьд өөрөө бүртгэл мэдээлэл шалгахад ийм зөрчил гарлаа. Энийг засаж өгнө гэж хайцаж болно. Нэг онцлог нь бол яг тухайн хүн хуулийн этгээд байгууллага төрийн байгууллагатай ханддаг тэр харилцааны нэг талд нь төрийн байгууллага байдаг. Нөгөө талд нь хувь хүн иргэн хуулийн этгээд байдгаараа захиргааны эрх зүйн онцлог байдаг. За захиргааны эрх зүйн болохоор дотроо төрийн алба, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй болон бусад эрх зүйнүүд хамаарагддаг. За яасан багш сая жоохон хурдан эцсэн яасан? За ойлгож байгаа л яах вэ? Цаг тухайд нь багшлаа сануулж байгаарай заа юу. За одоо нөгөө үндсэн гол 3 эрх зүйг эрүүг эрх. За эрүүг эрх зүйг нөгөө хувь хүн, нийгэм, төр одоо ямар аюултай үйлдэл гэмт хэрэг гэж үзэх үү тийм ээ. Түүнд ямар ялгаа ногдуулах гэдгийг тодорхойлдог эрх зүйг хэлдэг байна. Өөрөөр хэлэх юм бол хулгай хэрэг гарлаа. Энийг ямар эрх зүйгээр зохицуулах гэхээр эрүүг эрх зүйгээр зохицуул. Хүн амны хэрэг гарлаа. Энийг ямар эрх зүйг гэвэл эрүүг эрх зүйгээр зохицуул. Энэ яагаад төр нийгэм хувь хүнд аюултай үйлдэл. Өөрөөр хэлэх юм бол эрүүгийн хуулинд одоо 79-р зүйлээс 305-р зүйл заасан байдаг юм. Тийм үйлдэлийг гэмт хэрэг гэж тооцноо. Жишээ нь компьютер мэдээлэл хулгайлал хүн худалдаалах ийм үйлдэл гаргасан бол эсвэл компани бичиг баримт хурамчаар үйлдсэн бол дарамжилсан бол гүтгсэн бол гэдэг ингээд үндсэндээ эрүүг хуулийн 79-р зүйлээс 305 хүртэлх зүйл заасан төр гэмт хэрэгүүдийг бол гэмт хэрэг гэж үзэж нийгэм төрд аюултай үйлдэлээ гэж одоо төрөөс тогтоогод өгсөн. Энэ зохицуулалтыг болохоор эрүүг эрх зүйгээр зохицуулдаг. За эрүүг эрх зүй нь ерөнхийдөө дэд салбар эрх зүй болох эрүүгийн байцаан шийдэх эрх зүй, криминалистик, криминолог гэдэг тэр шинжлэх ухаантай холбогдож явдаг. За хайлттай тайлбарлах юм бол эрүүгийн байцаан шийдэх эрх зүйгээр тодорхой гэмт хэрэг гарлаа. Мэдээл гардаг юм. За энд манай гэрт хулгай арчлаа гэж гэрт дараад ирдэг. Ингээд цагдаа дуутахаас эхлээд тухайн хулгайчийн сэжигнээр тооцох, яллах, шүүх хурал болох тухайн шүүх хурлаар тодорхой хэмжээний яллаа авах, тухайн яллаа эвдлэх энэ бүх процессын үйл ажиллагааг яг эрүүгийн байцаан шийдэх эрх зүйгээр зохицуулж өгдөг. За криминалистикээр одоо тодорхой төрлийн гэмт хэрэгүүдийг яаж мөрдөх вэ? Яаж хэрэг бүрдүүлэх вэ? Яаж байцаах вэ? Тийм ээ? Нөөрлүүлэн байцаах гэж юу ч гэдэг юм уу? Гэдэг эдгээр процессуудыг тодорхой төрлөөр нь жишээ нь буудаж унгасан гэмт хэргийг яаж илрүүлэх вэ? Эсвэл хүн гүтгсэн гэмт хэрэг яаж энд гүтгсэн гэж үзэх вэ? Дарамжсан гэж үзэх. Энийг яг тодорхой төрлөөр нь яг судалдаг шинжилгээ ухаан хэлж байгаа. Эрүүг эрх зүй. За криминолог гэхээр өөрчлөлт сэргийлэх. Өөрөөр хэлбэл тодорхой төрлийн гэмт хэрэгүүдийг гаргахгүй байхын тулд яах вэ? Ямар арга хэмжээ авах вэ гэдгийг судалдаг тэр шинжилгээ ухааныг хэлдэг байна. За одоо ингээд эрүүг эрх зүйн ба ерөнхий ойлголтоо бас дахиад гүнзгийрүүлээд үзье.
Эрх зүй гэдэг нь төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн. Төрийн албадгаар хамгаалагдсан. Бүх нийтээр заавал дагаж мөрдөх шинжтэй зан үйл горимж журам гэлдэг. За жишээ нь бизнес эрхлэлтэй холбоотой яриа л да. Нөхөрлийн тухай хууль гэд байдаг. 1998 онд батлагдсан. За энэ нөхөрлийн тухай хуулиар жишээ нь нөхөрлөл нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэсэн хоёр төрөл байна гэж заагдагдсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр төрлийг төрөөс тогтоогод өгсөн байх гэсэн үг. За энэ хоёр төрлөөр л нөхөрлөл байгуулахыг зөвшөөрсөн байна гэсэн үг. Тэгэхээр яг бид нар ямар нэгэн байраар нөхөрлөлийг байгуулах тохиолдолд зөвхөн энэ хоёр төрлөөр байгуулна, энэс өөр төрлөөр байгуулж болохгүй. Хэрвээ энэс өөр төрлөөр байгуулагдсан бол түүнийг тасан зогсоож өөр халбалгаар хамгаалж өгнө. Өөрөөр хэлэх юм бол чи хууль заасны дагуу хоёр төрлөөр нөхөрлөл байгуулаагүй учраас чиний нөхөрлөлийг бүртгэж авахгүй болсон бүртгэд. Энэ болохоор яг тухайн өөрийнхөө тогтоосон зөвшөөрсөн хэмжээг л тэр хамгаалж яах гэсэн. Тэрний дагуу бид нар зайлшгүй тэр хоёр шинжтэй л нөхөрлөл байгуулах хэрэгтэй болчихж байгаа. Заавал дагаж мөрдөх хэрэгтэй. За гэтэл бас 16 насны түрээд иргэний үнэмлэх авна гэж би түрүүлсэн тийм үү? Иргэний үнэмлэх авахын тулд тухайн хүн яг тухайн оны тухайн сарын тухайн өдрөөр 16-наас хүрсэн байх шаардлагатай гэдэг төр тогтооход өгсөн. Жишээ нь 2014 оны 1 сарын 9-ний өдөр 1 сарын 25-ны өдөр 16-наас хүрлээ. Гэтэл энэс өмнө одоо чи би энэ сар дугаас 16 хүрэх юм одоо би иргэнийхөө үнэмлэхийг авчиг хийж болохгүй. 21-ийнхөө өдөр 25-ныхөө өдөр л өргөдлөө гаргаж өгнө. 25-наас өмнө гаргаж өгч болдоггүй. Энэ яг төрөлд хоригдсон байдаг. За гэтэл 1 сарын 25 өнгөрчлөө. Нөгөө 16 үрчлээ. 16 хүрээд бол 2, 3, 4, 5 сар болчихлоо. Энэ тохиолдолд тухайн иргэн яагаад иргэний үнэмлэхээ авахгүй энийг яаж иргэний үнэмлэх олгохдохгүй гэдэг төр албадлагаараа хангаад өгсөн байдаг. Иргэний хуулиндаа. За чи тодорхой сарын 3-аас 4 сар иргэний үнэмлэлт аваагүй учраас чамд торгуулийн арга хэмжээ оногдуулна. Яагаад гэвэл та төрийн тогтоож өгсөн хэмжээг зөвшөөрөөгүй учраас төр албадлагаараа чамд иргэний үнэмлэх олгож байна. Иймэрхүү байдлаар яах вэ? Төр албадлагаараа хамгаалдаг бүхний төр түүнийг заавал дагаж мөрддөг. За гэр бүлийн хууль байдаг. Гэр бүлийн хуулийн дээр гэрлэгсэд гэр бүлээ бүртгүүлэхийн өмнө заавал 4 төрлийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэж заадаг. Та хэдэд бол гэр бүл болсон хүн албаас батлуулсан хүмүүс бол байгаа тийм үү? Бохын шинжилгээ, төрөний шинжилгээ, цусын шинжилгээ ч юм уу ийм шинжилгээнүүд өгдөг. Хэрэг ийм шинжилгээ өгөөгүй гэж бидний гэрэлтийг батлуулж өгөө гэж бид нэр яах вэ? Төрөөс шаардах эрх байдаг. Бид нэр тухайн хуулийн заасан тухайн төрлийн шинжилгээг заавал өгч тухайн шинжилгээгээр яах вэ? Өргөдөлтөйгөө авсаргаж төрийн байгууллагад гаргаж өгдөг. Энэ яг нөгөө төр яг тийм шинжилгээ өгөх ёстой, тэгэх ёстой гэдгийг нь яг тодорхойлоод. За гэр бүлийн хуулийн дээр 18 наснд хүрсэн иргэний өөрсдийн сайн дурын хүсэл зорилгын дагуу гэр болоолно гэдэг. Гэтэл 17 настай хүн, 16, 15 настай хүн гэрлийг хүсэл гаргаж болдоггүй, түүнийг төр хоригддаг. Энэ нэгээр бол эрх зүй буюу хууль гэдэг маань төрөөс заавал тогтоож өгд түүнийг иргэд биелүүлдэг. Ийм л ойлголтыг ерөнхийдөө эрх зүй буюу хууль журам гэдэг. За сонирхолтой хэлэхэд Монгол улсад үндсэндээ одоогоор 527 төрлийн хууль үйлчилдэг. Яг одоо хамгийн сүүлийн байдлаар 527 төрлийн хууль Монгол улсын бүх харилцааг зохицуулж өгдөг. Нэгтлэн бодох бүртгэл, ан гах ухаан, иргэн, эрүү, компани энэ бүх төрлийн харилцааг зохицуулж өгдөг. Одоо чинь компьютер одоо бид нар ингэж хоорондоо харилцаж энэ сургалтын одоо сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа энийг ч гэсэн боловсролын хуулиараа зохицуулж өгсөн байдаг.
бид нар бүгд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн. Энэ бүх хуулиуд чинь үндсэндээ Монгол улсад одоо үйлчилж байгаа 527 төрлийн хууль байна. За ерөнхий ойлголт бол ингэж гарч иж байна. За саяны ихэд янз ойлгоогүй байвал багш асууж болно. За одоо тайлбарлаад өгье. Ойлгоогүй юм байна. Бид нэр ерөнхийдөө юу яалаа зүгээр хичээлээс гадуур хэлэхэд бол семинарын цаг дээр ямар даалгавар өгөх үү, ямар бие даалгах үү, ямар шалгуураар дүгнэх үү, ямар ашиглах материал авах үү гэдгийг ерөнхийдөө би хичээлийн сүүлээр та хэдэд хэлж өгье гэж бодоод одоо шууд хичээл орсон байгаа шүү. За тэгээ бас хичээлийнхаа сүүлээр багшнаас мэйл хаяа өгнө. За багш нь 2 мэйл хаяа байгаа. Аль нь хандаж бас асуух шаардлагатай зүйл юу байна? Эсвэл бид нар би даалгавраа ч юм уу надад өгч явуулж болно зэ. За үндсэндээ эрх зүйн үндсэн ойлголтууд дотор зарчим гэдэг тийм категори заавал байх ёстой байдаг. Ямар нэгэн байдлаар ямар ч салбар эрх зүй. Жишээ нь эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, дөрөв ярьж байгаа гэр бүлийн эрх зүй, тийм ээ. Энэ зарчим гэж юу вэ гэдгийг үндсэндээ яг тухайн эрх зүй үйл ажиллагаагаа явуулах тийм ээ. Тухайн салбар эрх зүй, үндсэн эрх зүй, дээд салбар эрх зүйнүүд үйл ажиллагааг заавал удирдлага болгодог тийм тодорхой ойлголтууд байх ёстой гэдэг. Өөрөөр хэлэх юм бол нэгтлэн жишээ нь гадаад хэл судлал байдаг тийм үү. За англи хэлээр жишээ нь past tense, past simple, simple tense гэдээ байдаг тийм ээ. Тэр яг тухайн англи хэлний судлах зарчмууд байгаа юм. Тэр шиг хуульд бас яг тодорхой зарчмууд үйлчилдэг. Өөрөөр хэлэх юм бол яг заавал дагаж мөрдөг тийм үндсэн журмууд их. За ер нь бол эрх зүйн зарчим үндсэндээ 3 төрөл хуваагддаг. Нэгдүгээрт нь нийтлэг зарчим, хоёрдугаарт нь салбарын зарчим, гуравдугаарт нь салбар дундын зарчим. За энийг одоо би та бүхэнд тайлбарлаж өгье. За эрх зүйн нийтлэг зарчим гэдэг нь нийгэм бүх харилцааг зохицуулдаг анхдагч үндсэн болж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол ямар салбар эрх зүй тухайн зарчмыг дагаж мөрддөг гэсэн. Эрүүгийн, иргэний юу гэдгийг захиргааны миний түрүүний яриад байгаа тэр эрх зүйнүүд. Жишээ нь үүнд нэгдүгээр нь алсын ёсны зарчим байна. За жишээ нь иргэний эрх зүйд болохоор яг иргэд худалдах авах гэрээгээ ардчилсан ёсны зарчим дээр үндэслэн байгуулна гэж хуулийн заадаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тухайн иргэн худалдан авч байгаа, худалдаж байгаа тодорхой тэр бараг бол яг өөрийн хүсэл зоригийн үндсэндээ л авч явах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол би чамд энэ худалдах хэрэгтэй, чи нэг заавал ав. Нөгөөдгөнд нь дарамт нь орсон юм шиг. За тэгээ авъя. Энэ бол ардчилсан ёс биш. За чи ав. За би авъя. Би чамд өгөхгүй өөр хүн тэг. Энэ бол яг тухайн худалдаж байгаа иргэний хүсэл зоригийн шийдвэр. Тухайн худалдаж авч байгаа иргэн бас хүсэл зоригоороо шийдэх ёстой. За шудраг ёсны зарчим гэж байна. Энэ дээр болохоор үндсэндээ ямарваа нэгэн үйлдэл, үйл ажиллагаа, ямар нэгэн хэрэг ч юм уу, ямар нэгэн байхад ерөнхийлөгч бай. Ерөнхий сайд бай. Эсвэл ямар нэгэн баян хөрөнгөтэй компани захирал бай. Эсвэл зүгээр жирийн багш бай. Эсвэл зүгээр гудамжны гуйлгч бай. Энэ бүхэнд шударгаас тэгшүүлчлэх ёстой л гэсэн үг. За хин ч үгээ хэлэх ёстой тийм үү? Ерөнхий лөгч ч үгээ хэлэх ёстой. Эсвэл нөгөө гудамжны гуйлгч ч үгээ хэлэх ёстой. Энэ бол шударгаас үйлчлэх ёстой. Гэтэл Монголд одоохондоо тийм яс бас жоохон үндсэндээ бол хангамжтай л гэж би боддог шүү дээ багш нь. Ямар нэгэн
гуйлагч ингээд хэлгээд аригч дандаа ингэж яддаг шүү дээ. Энийг бити тоодоо гिचээд нөгөө ерөнхийлөгч үгэлгээр алгаа хавсраад ашаа суугаад гэдэг хүмүүс бол зөндөө байдаг. За буцаач. За энэрэнгүй ясны зар гэмт нэгэн гэмт хэрэг үйлцэн эсвэл ямар нэгэн байдлаар хохирол айланд нь энэрэнгүй хандж явах ёстой. За ямар нэгэн байдлаар одоо чинь нэлээд шугам сенсац болж ирсэн та нэг өвчтөе хүүхэдтэй юм авч өгөх гэж нэг ядарсан их нэг 10,000 төгрөг хулгайлчаад гэхдээ 10,000 төгрөг хулгайлсныхаа юугаар өрөөр тэр дахин гэмт хэрэггээд нэг 10 жилийн ял авчихсан. Нөгөө 10,000 төгрөгийнхөө өсрөл 1000 төгрөг лөө 1500 төгрөгийг ашиглаад буцаад бусдыг нь хохирогчд өгсөөр нь шүүх дүнд болохоор яг 10 жил ял авчихсан. Энэ бол энэрэнгүй ёсны зарчим бол харшилж байгаа үйлдэл. Гэтэл нөгөө хэдэн тэрбумаар хэдэн сая хэдэн юугаар эзэн тодорхой тэр олигархуудад болохоор яах вэ? 4 жил, 5 жил өгдөг. Энд энэрэнгүй ёс биш. Энэ биш тэгшэрх уучлаарай би тэгшэрхээс тэр андуурчлаа. Тэгшэрхийн зарчим үйлчлэхгүй. Энд чинь тодорхой хэмжээгээр тухайн иргэнд яаж шүүх ямар хариуцлага хүлээх үү гэдэг бол яг хандаж явах ёстой. За эрхүүргийн нэглийн зарчим гэж байна. Ямарваа иргэн эрхээ эдэлдэг тухайн эрхийнхэн дагуу үүргээ заавал биелүүлж явах ёстой. Өөрөөр хэлэх юм бол эрхийг та өөрөө гэж үзвэл үүрэг нь таны сүүдэр байж явах ёстой гэсэн. Сүүдэргүй хүн гэж байхгүй. Ямар нэгэн бол одоо чинь би та бүхэн сурч боловсрох хэрэгтэй. Тэр сурч боловсрох эрхийнхэн дагуу та бүхэн яг надтай холбогдоод суралцаад явж байгаа. Гэхдээ бусдад цаадуулж болохгүй. Одоо чинь техник сургалтын тэгдэг. За ингээд яарив гэхээр нөгөө хойно хүүхдүүд суугаад шуугилдаг. Эсвэл ямар нэгэн сурах гэж байгаа хүсэл эрмэлзэлтэй хүүхдээ уруу татдаг. Тэгж болохгүй тухайн суралцах хэрэгтэй байгаа багуул суралцах хэрэгтэй хэлнэ. Гэхдээ бусдад цаад болохгүй үүрэг заавал дагалдаж явах хэрэгтэй байдаг. За гин буруугийн зарчим. Энэ болохоор үндсэндээ тухайн иргэн гимтсэн л бол тухайн гимт хэрэгтэй хариулга зайлшгүй хүлээх байх тэр зарчмыг хэлнэ. Компани ч иргэний эрхцүүдээр ч эрүүг эрхцүүдээр ч жишээ нь иргэний эрхцүүдээр гэр бүл эрхцүүдээр гэр бүл салдан дээр яг зарим нөхрүүд яг өөр хүүхдийнхаа төлөө өөр хүүхдийнхаа тэтгэлэг өгөхгүй яадаг. Энэ болохоор яг болохгүй гин буруудаа үйлдэл учраас тухайн алдагдлын журмаар яг хариуцлага тооцдог. Ямар нэгэн эрх мэдэлтэй хүн гэмт хэрэг үйлцэн тодорхой байхад яг гэмт хэрэг үйлцэн тодорхойд ял ногдуулахгүй хариуцлага ногдуулахгүйгээр тийм замхрах тал байдаг. Энэ бол байж болохгүй. Гин буруутай үйлдэл гаргасан л бол тухайн гин буруугийнхаа төлөө хариуцлага зайлшгүй хүлээж авах ёстой. Энэ зарчмыг хэлж байгаа гэсэн. За. Би жоохон ханиатай сууч. За салбар эрх зүйн зарчим. Дөрөв бол яг нийтлэг эрх зүй буюу одоо нөгөө иргэн захиргаа тэр бүх эрх зүйд нэгэн адил үйлчлэх ёстой зарчмыг би сая тайлбарласан. За одоо тэгвэл салбар эрх зүйн зарчмыг тайлбарлаж өгье. За тодорхой нэг салбар эрх зүй буюу нөгөө түрүүн би тайлбарласан үндсэн 3 эрх зүй болох эрүүг эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй ч юм уу тухайн эрх зүй онцлогийг илэрхийлж өгж байгаа тэр удирдлага болгодог үйл санааг хэлдэг. Жишээ нь захиргааны эрх зүйдээр харахад төрийн алба ард иргэдэд ил тод байна гэсэн зарчим байдаг. Үүний үндсэн дээр яг Монгол улсын төрийн байгууллагад тодорхой хэмжээгээр нээлттэй хаалганы өдөр эсвэл ямар нэгэн байдлаар яг тухайн байгууллага өөрийнхөө яам тамгийнхаа газар иргэдийг оруулах, танилцуулах тийм үйл ажиллагаа заавал зааш явуулдаг. Тодорхой сарын эхний 10 хоног ч тийм үйл ажиллагаа. Энэ яг нөгөө төрийн алба ард иргэдэд ил тод байна гэсэн зарчмын үндсэн дээр яг
зөвхөн тухайн захиргааны эрх зүйн үндсэн дээр удирдлага болгодог үзэл санаа. За, эрүүгийн эрх зүй дээр гэмт хэрэг үйлдсэн тухайн иргэн л өөрөө хариуцлага хүлээх зарчим. Өөрөөр хэлбэл яг тодорхой төрлийн хулгайч гэдэг юм уу, хүн амч гэдэг юм уу, хүчингийн гэдэг юм уу, гэмт хэрэг үйлдсэн тухайн үйлдэгч буюу сэжигтэн тэр хүн өөрөө л хариуцлага хүлээдэг. Түүнээс биш Монгол улсад одоохондоо тийм тохиолдол гараагүй байгаа. Гадаадд бол тийм тохиолдол гарч ирсэн тохиолдол байдаг. Жишээ нь Латин Америкийн ч юм орнуудад маш нэлээд байдаг. Одоо өөрийнхөө өмнөөс эрүүгээ хариуцлагуулж ял өрүүлээд өөрөө ардн үлддэг. Ийм тохиолдол гарч ирсэн байна лээ. Одоо ч гарч байгаа. Монгол бол одоогоор тийм тохиолдол гарсан гэж тэмдэглэгдээгүй байгаа. Энэ үг тухайн гэмт хэрэг үйлчлэхэд зөвхөн өөрөө эрүүгээ хариуцлага хүлээх ийм зарчмыг буюу эрүүгийн эрх зүйн онцлогийг илэрхийлсэн зарчим гэсэн үг. За, бизнесийн эрх зүйн хувьд болохоор нөгөө тэр онцлогийг илэрхийлсэн зарчим гэхээр яг хүн хувийн өмчтэй байх болон хувийн өмчтэй байх нь тухайн хүний эрхээ. Энэ яг нөгөө худалдаа 8 эрхлэх нь тухайн хүний эрхээ. Үйлдвэрлэл үйл ажиллагаа болох нь тухайн хүний эрхээгээ заагаад өгсөн зарчим бол үндсэндээ тухайн бизнесийн харилцааг яг онцлогийг илэрхийлж өгч байгаа тэр зарчим. Өөрөөр хэлбэл нэг салбарын эрх зүйгээс нөгөө салбарын эрх зүйг ялгаж өгч байгаа тодорхой онцлогийг гаргаж байгаа. Тэр зарчмуудыг хэлж гэнэ гэсэн. За, мөн гэр бүлийн эрх зүй байна. Иргэний эрх зүй байна. Санхүүгийн эрх зүй байна. Банкны эрх зүй байна. Энэ бүх эрх зүйнүүд чинь өөрөөсөө онцлогийг илэрхийлсэн, өөрөөсөө илэрхийлсэн тийм тодорхой төрлийн зарчмуудтай байгаа. За, бизнес эрх зүй зарчмууд бол дараагийн хичээлд өчөх учраас ингэсгээд орхилоо. За, салбар дундын зарчим гэж байна. За, энэ болохоор 1-ээс 2, 2-оос дээш ч юм уу 2 ба түүнээс дээш эрх зүйн онцлогийг нийтлэлд нь илэрхийлж байгаа зарчим байдаг. Жишээ нь шүүн таслах ажиллагаа ил тод байх зарчим. За, гэр бүл зохицуулалтаа гэхээр яг иргэний шүүхээр шийднэ. Гэхдээ энэ бол ил тод байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч гэдэг. За, гэтэл эрүүгийн эрх зүйдээр тодорхой төрлийн гэмт хэрэг үйлчлэхэд шүүх хурлаар ордог. Энэ шүүх хурл ил тод байдаг. Нөгөө эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй чинь яг энэ салбар дундын зарчмын нийтлэлээр үйлчилж байна гэсэн. За, гэтэл захиргааны шүүх буюу захиргааны эрх зүйд эрүүг шийдгүүхээр нөгөө чинь одоо сонгуулийн бодлоо маргаан гарсан, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан гарсан тийм үү. Ийм тохиолдолд шүүх хурл ил тод байдаг. Монгол улсын ямар ч иргэн тухайн шүүх ажиллагаанд сонирхогчийн журмаар орох хэрэгтэй байдаг. Энийг манай монголчууд өөрсдөө мэддэг болохоор яг болдгоо байх, үгүй байх гэж боддог. Хүсэл гаргаад тодорхой хэмжээний зөвшөөрөл авсан тохиолдолд ямар ч шүүх хурл Монгол улсын иргэн орж үзэж болдог, сонирхож болдог. За, мөн мэтгэлцэх зарчмууд. Одоо чинь шүүх хурлаар гэр бүл зохицол төр чинь би тэдэн хүүхдийн аав нь би тэдэн хүүхдийн аав гэдэг минь хоорондоо яг нэхэмжлэг хариуцагч талууд хоорондоо юу яадаг? Мэтгэлцдэг. За, мөн юун дээр эрүүгийн шүүх хурал дээр бас мэтгэлцдэг. За, та хүн алсан. За, таныг ямар гэж ийм гэж хэвчлэн нөгөө одоо чинь шүүгдэгчийн тал. Гэтэл хохирогчийн тал үгүй ээ. Энэ ингэсэн. Энэ яаж хоорондоо мэтгэлцэж байна. Одоо хамгийн мэтгэлцэх зарчим хамгийн том жишээ нь өнгөрсөн жил гарсан шүү дээ. 2012 онд гарч ирсэн нөгөө Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Инх баярын шүүх хурал 4 хоног болсон. Тэр 4 хоног болсон шүүх хурлыг ТV-с телевиз олон нийтэд хэвлэл мэдээлэл хэсгээр нийтэд тарааж дамжуулсан. Энэ дээр бол үндсэндээ мэтгэлцэх зарчим маш тод, ил тод ажиллагаа явуулах зарчим маш тодор гарч ирсэн.
нөгөө шүүгдэгчийн талын өмгөөлөгч буюу наран гэрэл нөгөө хохирогчийн талын улсын ялагч буюу нөгөө прокурор хин хоёр хоолой маш тодорхой мэтгэлцэж байсан. Энийг та бүхэн санаж байгаа бол харсан баг. За. За эрх зүйн хэм хэмжээний ангиллал байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн эрх зүйг яаж ангиллах вэ? Ямар салбараар ямар аргаар ангилж байна? Ямар онцлогтой вэ гэдгийг тодорхойлдог. За ангиллахтаа бол хэд хэдэн төрлөөр ангиллана. За эрх зүйн нэгдүгээр нь зохицуулах зүйл буюу эрх зүй салбараар нь ангилдаг. Өөрөөр хэлэх юм бол миний түрүүнээс зөндөө яриад байгаа үндсэн хуулийн эрх зүй гэж юу? Яг ямар асуудлыг зохицуулж байна? Яг ямар хууль гаргаж байна? Иргэний эрх зүй гэж юу? Ямар асуудлыг зохицуулах зүйл юу? Зохицуулалтын арга нь юу гэдэг юм уу? Энэ болох нь яг энэ үндсэн хуулийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, салбарын эрх зүйг зохицуулах зүйлээр нь бас ангилж байгаа ангиллал гэсэн. Энэ бол дараагийн хичээлээр бас жижигтэн тусад нь бас тайлбар өгнө. За зохицуулалтын арга нь нийтийн эрхтөө зохицуулалтын арга, хувийн эрхтөө зохицуулалтын арга. За энэ дээр жоохон тайлбар хийхэд бол нийтийн эрх зүй гэдэг маань тухайн эрх зүйн харилцаанд оролцож байгаа субъектүүд нь 2 ба түүнээс дээш байдаг. Жишээ нь захиргааны эрх зүй. За жишээ нь төрийн байгууллага гэдэг маань ганц хүнээр зодохгүй олон субъектүүдийн хамрал. Гэтэл нөгөө талд нь яг нэг хүн байж болох, бас олон хүн байж болох, эсвэл тухайн компани бүх нийт гишүүд байж болох. Энэ яаж 2 ба түүнээс дээш субъектүүд оролцож байгаа зохицуулагдж байгаа харилцааг бол нийт эрх зүй харилцаа гэдэг. За дээрх харилцаануудаас бол үндсэн хуулийн эрх зүй орж байна, захиргааны эрх зүй орж байна, эрүүгийн эрх зүй орж байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын мөрдөн байцаагч, прокурор шүүх, нөгөө талд нь хохирогч, сэжигтэн, ялагдагч, тэдгээрээ ар гэр төлөөлөл өмгөөлөгч гэдэг юм. 2 ба түүнээс дээш субъектүүд орж байна гэсэн. За хувийн эрх зүйхээр тухайн нэг субъект буюу бат нэг субъект буюу дөрж нөгөө хоёр иргэн хоорондоо харилцаж байгаа харилцаа. Нэг субъект хоорондоо харилцаж байгаа харилцааг л хувийн эрх зүй гэж ярьдаг. Энэ бол иргэний эрх зүй байдгийн ер нь бол жишээ нь ямар нэгэн ганц субъект нөгөө субъекттэй яг хүсээр ажиллах гэрээ байгуулж байна. За чи манай байшинг засаад өг. За чи ганцаараа засвал би хэдэн төгрөг өгье. За хоёр өрөө байргаа. Энэ яаж вэ? Би ганцхан субъект тухайн хүнийг ганцхан нь хүсэлж ажиллуулж байгаа гэдэг нэг субъект буюу хувийн эрх зүйгээр зохицуулдаг юм гэсэн. За үйлчлэх хэмжээ хязгаар гэж байдаг. Хязгаараар ангилдаг. За нэгдүгээр үйлчлэх нутаг дэвсгэр нь энэ дотор бол тодорхой ба орон нутаг тухайн байгууллага. Жишээ нь Монгол улсын үндсэн хууль зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилдэг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө Монгол улсын хилээс дотогш газрын хэвлээ, газар агаар мандалд яг тухайн Монгол улсын үндсэн хууль үйлчилдэг. Мөн Монгол улсаас гадна өөр бусад улсуудад байгаа Монгол улсыг төлөөлсөн элчин сайдын яамнууд байдаг. Энд бол яг Монгол улс үндсэн хууль үйлчилдэг. Жишээ нь Москвад элчин сайдын яам дотор яамны одоо хамгаалалтаа гашуун дотор л Монгол улсын үндсэн хуулийг үйлчилнэ гэсэн. Энэ ажил нөгөө нутаг дэвсгэр буюу тодорхой нутаг дэвсгэрүүдээр үйлчилж байна. За нийт нутаг дэвсгэр нийт югаар үйлчилдэг эрх зүйн хэмжээний акт гэж байгаа. Энэ талаар чинь хүний эрхэт түгээмэл тунхаглал гэдэг 1948 онд батлагдсан олон улсын гэрээ байдаг. За энэ болохоор дэлхийн нийтийн бүх иргэд бол түүнийг нэгдэж орсон бүх улсын иргэдэд үйлчилдэг. Монгол улс, Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс, Япон ч гэдэг юм. Адилхан Японч адилхан үйлчлэн, Солонгосч адилхан үйлчлэн тэр хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монголч адилхан үйлчлэн, Оросч адилхан үйлчлэн гэсэн. За орон нутгийн гэж байна. За энэ бол сая хэлсэн чинь одоо төрийн албан ёсны хил нь
Монгол хэл байна гэдэг үндсэн хууль заагаад өгсөн байдаг. Гэхдээ тухайн үндэсний яснуудын онцлог тохируулан одоо төрийн үйл ажиллагаа буюу сургах үйл ажиллагаа, сургалтын байгууллага үйл ажиллагааг казак хэлээр явуулж болно гэж заагаад өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Баян Үйлгийн аймгийн иргэдэд зориулсан тэр яг тодорхой орон нутагт зориулсан хэм хэмжээ. Түүнээс биш Налайхад байдаг, эсвэл Улаанбаатарт байдаг үндэсний үндэстэн буюу казак үндэстнүүдэд казак хэл орно, казак хэлээр хичээл орно. Бус нь монгол хэлээр орно гэсэн халахаар орно гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн Баян Үйлгийн аймагт яг зориулагдсан тийм их хэмжээний актыг хэлж байна. За тухайн байгууллагт үйлчлэх хэм хэмжээ гэхээр жишээ нь цагдаагийн байгууллагын тухай хууль бол зөвхөн цагдаатай л үйлчлэнэ. За компани тухай хэлэхэд зөвхөн тухайн компанийхаа л гишүүдэд үйлчлэнэ. За төрийн албаны тухай зөвхөн төрийн албан байгууллагын гишүүдэд үйлчлэнэ. Албан байгууллага албан тушаалнуудад үйлчлэнэ гэхээс хувийн байгууллагт үйлчлэхгүй гэсэн. Энэ тухайн байгууллагынхаа онцлогийг илэрхийлж байгаа тэр хуульчилсан акт хэм хэмжээнүүд маань тухайн яг үйлчлэх хэм хэмжээ хязгаараар тодорхойлогдож өгсөн байдаг. За үйлчлэх цаг хугацааг нь хоёрдугаарт нь энд болохоор байнга буюу төр үйлчлэх хэм хэмжээ гэж ангилагддаг. Жишээ нь байнга үйлчлэхэд Монгол Улсын үндсэн хууль 1992 онд батлагдсан. Түүнээс хойш байнга үйлчилж байгаа. Гэтэл зөвхөн үндсэн хууль дээр ярихад 1962 ер нь бол үндсэн хууль бол 4 удаа батлагдсан. 1924 онд батлагдсан, 40 онд батлагдсан, 62 онд батлагдсан, 92 онд батлагдсан. 60 онд батлагдсан. За гэтэл зөвхөн тэр 4 үндсэн хуулийнхаа хүрээнд авч үзэхэд болохоор 1960 оны үндсэн хууль бол хугацаатай үндсэн хууль байсан. Үндсэн хуулийн ихэнд ингэж заасан байдгийг тэр 60 оны зүйлэнд. Энэхүү хууль нь коммунизмыг байгуулж социализмд бүрэн төгс хүртэл үйлчлээ гэж заасан. Өөрөөр хэлбэл яг тухайн үед коммунизмыг бий болгосон, социализмыг бий болгосон бол тухайн үндсэн хууль зогсно гэсэн үйлчлэг. Энэ бол яг төр хугацаатай үйлчлэх жишээ байж болно. За мөн төр хугацаатай үйлчлэх хуульчилсан актын жишээ авахад бол одоо энэ төсвийн тухай хуулиуд байдаг. Жишээ нь 2014 оны төсвийн тухай хуулиар батлагдсан өнгөрсөн онд. За энэ бол яг зөвхөн 2014 онд л үйлчлэнэ. 2015 онд үйлчлэхгүй. Яг гэвэл тухайн 2015 оны төсвийн тухай хууль нь бас дахиад батлагдана. Тэрэн шиг 2003, 2002, 2001, бүр 1990, 1995 онд хүртэл яг тухайн жилдээ л үйлчлэх тэр төсвийн тухай хуулиуд батлагдчихэдэг. За мөн төр үйлчлэх хугацаатай тийм хэм хэмжээг болохоор бас нэг жишээ авахад бол 1940 оны үндсэн хуулийн дараа батлагдсан маань боловсролын тухай хууль байдаг. За энэ дээр яасан гэхээр бүх нийтээрээ бичиг үсэгтэн болно. Болох хүрлийн хууль үйлчлэг. Энэ үндсэн дээр тухай хууль 1960 хэд онд үлээ үйлчлэгээ зогссон. Өөрөөр хэлбэл Монгол улс 100% бичиг үсэгтэн болсон гэдэг батламж нүүбээс авсныхаа дараа тухайн хууль үйлчлэгээ болсон. Монгол улсад бичиг үсэг мэдэхгүй хүн нэгч байхгүй гэсэн гэдгийг тодорхойлдог. Энэ яаж бас төр үйлчилсэн. Үйлчлэх цаг хугацааг нь бол ингэж ангилж болж байна гэсэн. Сүг юг эрх зүйн хэмжээг. За 3 дугаарт нь хамаарагдах этгээдээр нь ангилдаг нийтлэг субъекттэй тусгай субъекттэй гэж. За нийтлэг субъект тэгэхээр ерөөсөө нийгмийн бүх давхарга багш, эмч, сувилагч, цэвэрлэгч, эсвэл ерөнхийлөгч хинч бай тухайн бүх субъектүүдэд хамаардаг эрх зүйн хэмжээ хувь буюу хууль гэсэн. Жишээ нь Монгол Улсын үндсэн хуулийн дээр 2 дугаар бүлэгт нь хүний эрх төр хүний эрх гэдэг бүлэг байдаг юм Монгол Улсын үндсэн хуулийн дээр. За энэ дээр яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд хүн дарах эрхүүдийг эзлэх гэжээд хамгийн түрүүнд амьд явах эрхтэй гэж заагаад өгсөн.
Энэ болохоор Монгол улсын бүх иргэдэд адил үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл нийтлэг үйлчлэх ёстой гэсэн. Эмч багш төрөмний хэлсэн тэр субъектууд төрөний иргэд бүр дөнгөж ихээсээ минлээ 24 цаг болоогүй байгаа жинээрээ эсвэл ерөөсө ямар нэг идэлшгүй хүнд өвчтөй байгаа нөгөө хөнгөвчлөх гээд тодорхойлогдсон шүү дээ. Нөгөө за та одоо жишээ тэд нэг сарын хугацаа минь амьдрах хугацаа ч гэдэг юм уу. Тийм хугацаагаа мэдсэн иргэн ч байсан хамаагүй амьд явах хэрэгтэй байдаг. Энэ яаж нийтлэг субъект. Бүх субъектэд хамаарахтай гэсэн. За сурч боловсрох хэрэгтэй гэж заагаад өгсөн байдаг. Энэ яг үхээр яг тэр хөвгшинч бай, залууч бай, настайч бай, эрэгтэйч бай, эмэгтэйч бай, баянч бай, ядууч тэр бүх субъектүүдэд яг тухайн эрхийг заагаад өгсөн байх гэсэн. Тийм ч үндсэндээ сая одоо энэ 2014 онд Монгол их Монгол дээд сургуулийн англи хэлний багшиг одоо 57 настай хүн төгсгөж байна. Одоо миний шав. Гэтэл өнгөрсөн жил бас 49 настай нэг хүн их зүйчээр төгслөө. Гэтэл бас 15 настайдаа их сургуульд ороод 19 настайдаа 15 настайдаа төгссөн ийм иргэн хүүхэд байна. Энэ яг бүх нас харгалзахгүй, хөвгшин залуу харгалзахгүй, хүйс харгалзахгүй тийм ээ, аль сүнх харгалзахгүй, ясан харгалзахгүй тэр бүх итгээд яг уу. За уучлаарай. Бүх итгээд яг сурч боловсрох эрхтэй гэж заагаад өгсөн. За гэтэл тусгай субъект гэж байдаг. Энэ нь тодорхой мэрэгжил, тодорхой ажил үүргийнх нь онцлогоор тохируулсан тэр хууль буюу хуульчилсан актыг хэлж байгаа. За жишээ нь бид дөрвөлсөн цагдаагийн байгууллагын тухай хууль, прокурорын хууль, шүүхийн хууль, эсвэл дээд боловсролын тухай хууль. Энэ яаж тухайн чинь цагдаагийн байгууллагын хуулинд бол тухайн цагдаа мөрдөн байцаас гэж юу, ямар эрх үүрэгтэй, тухайн байгууллага юу хийх вэ? Энэ яаж тусгаалаа заагаад өгсөн. Тэр бол багш хүнд хамаагүй, эмч хүнд хамаагүй. За шүүхийн тухай хуулийн дээр шүүгч нь 45 наснд хүрсэн Монгол улсын иргэн ял шийтгэлгүй ийм иргэн улсын төв шүүгч болно гэж заагаад өгсөн байдаг. Энэ болохоор яг зөвхөн тухайн шүүгч буюу тухайн субъектэд хамаарсан. Үүнээс ч мөрдөн байцаагчид хамаарахгүй, прокурорт хамаарахгүй, цагдаад хамаарахгүй, жирийн багшид хамаарахгүй ийм байдаг. Энэгээр сургууль тусгай субъект, нийтлэг субъект гэж ангилж явдаг. За дараачих нь хуулийн хүчин чадлаар нь хуулийн хэмжээ, хуульчилсан актын хэмжээ гэж ангилдаг. За энийг бол нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгье та нарт. За хуулийн хэм хэмжээ. Энэ бол байна. За хичээл ороод байж энэ та. За энэ болохоор төрөөс би хэлж байгаа нэмээ төрөөс тогтоосон буюу баталсан бүх нийтээрээ дагаж мөрдөх тэр төрийн албадлагаар хамгаалагдсан тэр хэмжээг эзүү гинэ буюу хууль гинэгээ заадаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо чинь би бүр тодорхой жишээн дээр авч яриа. Хууль гинэгээ за Монгол улсын үндсэн хуулийг 1992 онд 417 гишүүн бүх нийтээрээ ярилцаад хэрэлцээд баталсан. Тэр хуулийг ямар заалтууд орох вэ, юу орох вэ гэдэг хоорондоо хэлэлцэж зөвшөлдсөн. За тэрэн дээр ямар заалт жишээд иргэн өмчтөй байх хэрэгтэй, иргэн хуулийн этгийг байгуулж ажиллуулах эрхтэйгээ заагаад өгсөн бол үндсэн хуулиндаа тэрийг тусгаж өгсөн. Энэгээр яг тухайн үндсэн хууль яг бизнес эрх зүйн ажиллагааг зохицуулж байна. Хууль. За энэ үүнийхээ дагуу батлагдаж гарч байгаа бас одоо юу органик хууль гэж ярьдаг юм да. Хуульчдын хувьд бол хууль байдаг чинь нөгөө өмчлөх хэрэгтэй, хуулийн этгээд байгуулах хэрэгтэй, компани нөхөрлөл байгуулах хэрэгтэй гэсэн загвар
миний түрүүний хэлээд байдаг нөхөрлөлийн тухай хууль, хошооны тухай хууль, компани тухай хууль батлагдсан. Өөрөөр хэлбэл яг өмчтөй байх эрхийг баталгаажуулж өгч जैन хуулийн этгээд байгуулж үйл ажиллагаа үр шимийн хүртэх эрхийг нь баталгаажуулаад тухайн хуулийг батлаад гаргаж өгч जैन. Энэ бол яг хуулийн хэмжиж байна. За хуульчилсан акт гэхээр тухайн хуулийнхаа дагуу гаргаж байгаа ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын тогтоол, ерөнхий сайдын захирамж эдгээрийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо чинь засгийн газрын тогтоолонд буюу тухайн иргэн хүсэлт гаргасны учраас тухайн компанийг бүртгэж авлаа. Хуулийн дагуу байгаа учраас энэ яаж байгаа тогтоол нь яг үндсэндээ хуульчилсан акт бол явчихдаг. Хууль биш, хуульчилсан. За Монгол улс олон улсад төлөөлөх хэрэгтэй, дипломат харилцаа байгуулах ёстой гэд үндсөнд заагаад өгсөн дагуу яг Монгол улс ерөнхийлөгч за Оросын холбооны улсын элчин сайдаар тэрнийг томилсохгүй энэ зарлиг гаргаж байна. Энэ бол яг хуулийнхаа дагуу гаргаж байгаа хуульчилсан акт буюу зарлиг бол явчихдаг. Үндсэндээ хуульчилсан акт хоёроос хуулиас уламжилж хуулийнхаа дагуу гаргаж байгаа ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, засгийн газрын тогтоол, ерөнхий сайдын захирамж энтер болгохоор хуульчилсан акт юм болж байна. За дахиад нэг жишээ хэлэхэд болохоор ямар нэгэн итгэхэд одоо жишээ нь би сая үндсэн хуулийн дээр амьд явах хэрэгтэй гэж заагаад өгсөн. Амьд явах эрхийг нь санаатаагаар таслан зогсоосон иргэнд буюу итгээдэд хууль шүүхээс хариуцлага оногдуулна гэдэг үндсэн хуулийг заагаад өгсөн байдаг. За энэ юу гэхээр нөгөө эрүүгийн хууль үүний дагуу эрүүгийн хууль батлагдаж гарсан. За эрүүгийн хуулиндаа юу гэж чинь хүнийг санаатаа алах буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлд заасны дагуу тухайн хүнийг алуул санаатаагаар алуул 15 жил хүртэлх ял оноо. Ингээд заагаад өгсөн. Гэтэл 91-ийн тухайн зүйл одоо чинь жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж эсвэл нөгөө хүч хэрэглэж эсвэл он цайс харгас хэрцгээ гаргаж байгаа бол цаацаар авах болно гэдэг хуучин хуулиндаа заагаад өгсөн байдаг. Энэ яаж вэ? Энийхэн дагуу Монгол улсын шүүгч тогтол захирамж гаргадаг. За иргэн хин гэдэг эрхэн готовт хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатаас суучрал 15 жил янаасгүй ингээд шүүхэн тогтоол захирамж гардаг. Энэ бол яг хуульчилсан акт нь болдог. За иймэрхүү байдлаар яг шүүхээс захирамж гарч болдог байна. За дараачих нь үүргийн зэрэгээр нь императив хэм хэмжээ, диспозитив хэм хэмжээ. За энийг би монголчлаад хэлэхэд императив гэдэг маань үндсэндээ захирамжилсан хэм хэмжээ, диспозитив хэм хэмжээ гэдэг маань зөвшөлдсөн хэм хэмжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө хуулиндаа бол аль алийг зохицуулж өгсөн байдаг. Хүний санаатаагаар бүрэлдэхүүн хориглоно гэж эсвэл тухайн компаниг хуулийн дагуу байгуулахгүй бол татан болгон арга хэмжээ авна гэдэг төрөөс захиргаадаад байна гэсэн үг. Гэтэл тухайн иргэн өмчтөй байх хэрэгтэй. Эсвэл тухайн иргэн хүссэн мэргэжлээ сонгож ажиллах хэрэгтэй. Тухайн иргэн оршин суух газар чөлөөтэй сонгох хэрэгтэй гэдэг эрхийг нь заагаад өгсөн байна гэдэг маань диспозитив буюу зөвшөлдсөн хэм хэмжээг хэлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл та хааж амьдарч болно. Хааж ажиллаж болно. Хүссэн ажлаа хийж болно. За энийхээ дагуу яг тухайн хүнд яг их олгож өгч буюу зөвшөлдсөн хэм хэмжээ гаргаж өгч гэсэн. Үүргээр. Мөн нийгмийн харилцааг зохицуулах шинжээр нь бас ингэж өгдөг. Эрх олгосон, үүрэг болгосон, зөвшөөрсөн, хориглосон. За та өмчтөй байх хэрэгтэй. Компани байгуулах хэрэгтэй гэдэг эрх олгож байна. Гэтэл тухайн компанийг байгуулахын тулд таавал тийм бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. За чинь компани байгууллагад хөрөнгөний доод хэмжээ 10 сая төгрөг байх ёстой. Энийг яг үүрэг болгоод өгч байна. Та 10 саяас доош төгрөгтэй бол компани байгуулах хэрэггүй. За хошоо гэхэд хошоо байгуулахад та хамгийн доод нь 9 гишүүнтэй байх ёстой.
8 гишүүнтэй байж болохгүй, 7 гишүүнтэй байж болохгүй. Энэ яаж үүрэг болгоод өгч чинь. За иргэний үнэмлэх харлаа гэхэд та заавал 16 наснд хүрсэн байх шаардлагатай. Ингээд хуулийн заагаад өгч үүрэг болгох. За гэр бүл үлэхээр гэрлэх хоорондоо ямарваа нэгэн сэтгцийн өвчнгүүч гэдэг юм уу тухайн нөгөө шаардлага хагас эрүүл мэндийн үзлэгт тэнцээгөө тохиолдол гэр бүл болохыг харуулна. Тийм болохоор та бүхэн гэр бүл болоход заавал энэ зохих ёсны шинжилгээ өгөх, зохих ёсны хүсэлтээ гаргах хэрэгтэй байдаг. Заавал та насанд хүрсэн буюу 18 наснд хүрсэн байх шаардлагатай гэдэг үүрэг болгоод заагаад өгсөн. За зөвшөөрсөн гэдэг маань тухайн эрх олгосон, үүрэг болгосон тэр хэмээн хэмжээнүүдийг үүргээ биелүүлсэн, эрх олгосон байхад таныг гэр бүл болохыг зөвшөөрнө, компани байгуулахыг зөвшөөрнө. Тийм үү? Ийм байдлаар яг зөвшөөрч гэсэн. За хоригдсан юм чихэд та тийм юм хийж болохгүй. Жишээ нь та компани байгуулахад ямар нэгэн байдлаар Монгол улсын хуулийг биелүүлэхгүй хуулийг биелүүлэхгүй хууль гажуудуулахыг хориглоно. Хууль юухыг хориглоно? Энэ яг үндсэндээ хориглож байна. Жишээ нь та 16 наснд хүрсэн байх ёсгүй. Юу гэрлэлтээ заавал 18 наснд хүрэх байх ёстой. 16 наснд хүрсэн байгуул таны гэр бүл болохыг хориглож байна. Их жишээ ийм. За та иргэний эрх зүй харилцаанд орохын тулд бүрэн чадамжтай байх ёстой. Таны чадамжийг хязгаарлахгүй. Хязгаарлагдмал чадамжтай байгаа тул таныг иргэний эрх зүй харилцаанд орохыг хориглож байна. Өөрөөр хэлбэл яг хориглосон юм жишээ болгоо. Та компани байгуулахын тулд та Монгол улсын хуулийг даган биелүүлэх ёстой. Биелүүлэхгүй бол таныг тухайн хуулийн этгээдийг байгуулахгүй гэдгийг яг хориглоод өгсөн байна гэсэн. За иймэрхүү хэмээн байна. За хэдүүлээ жоох амрыг да багш нь яриад та сонсоод айгуу найр үж байгаа да. Яаж вэ? Зарим нэг тэр яг би зөв хэлсэн байж тээ. Зарим нэг нь яг найр нүрсэлсэн чи тэр мэдсэн юм шиг инээж минь гэдэг нэг юу? Тэгээд нэг хүн ившээгээд байна да. Хин ившээгээд байгаа. Одоо дааж мэдэхгүй юм да би. Харнаа хин ившээж байгааг. Одоо хэдүүлээ хичээлээс жоохон гадуур нэг чөлөөтэй юм юу яа. Харнаа хившээж байгаа. За нэг хүн нилээ лившээсэн байдалтай хадаад энэ хингийн ямар гариг гинэ. Тэгэнгүүт нь юугаа харах. За энэ гант үг сонтчихээ. Тэгэж ангийн хүүхэд. Тэгээд яг хүмүүс нь бүгд хааж байгаа байхгүй юу? Санилж мануулаад өөрийгөө амар фаналтцсан тайлбар. За тавсан шүү багш. Жага хэдүүлээ. За одоо та яг юм уу? Багш анх удаа ч байгаа сайн мэдгүй. Та одоо миний өгч байгаа энэ лекцийг аав нь тээ захтаж. Яг уу? Явуулдаг лөө. Яа би нөгөө амар юу яац. Шинковтчдаг биш. За өдрийн яг одоо ихний цаг орох хичээл ерөнхийдөө ингэж байгаа байхгүй юу? Тэгээ багш нь харин та хэд жоохон юуны яриа өөрнөлийгээд за хүүхдүүд одоо нэг 10 минут завсарлаа. Тэгээд орж ирээрээ. Тэгээд найр сэргийг нэг жаахан нүүр гараа угаад ирээ. Тэр найр мөр хүмүүстэй шууд дүрс мүсээ хаац. За 10 минутын дараа уулзъя гэдэг. Хөө яа.
Өөр хайган дээр байгаа юм байна. За бус нь ягаад орж ирэхгүй байна. Бас хаягаа өгөө 2 хүн төглөө шүү. За аюун болдод дэлгэлээ шүү. Мөнх гал. За мөнх гал аваад. Ой. Хэцүү судлалын цагаан толгой. За одоо 2 хүн. За. За. Одоо нэг 2 хүүхэд дутуу ах шиг байх юм. За нөгөө нэг за ороод ирлээ.
За. Наад юм байна шүү дээ. Хүүхд сонсож байна уу? Монгол Улсын үндсэн хуулийн Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйл буюу хүний эрхийн талаар тунхаглаж өгсөн тэр заалт байгаа. За би таадаг онцонд би даалтыг чинь гэж өгөх гээд. Яг юу сая би нөгөө эрхэм хэм хэмжээний ангилал эрх зүйн чим нөгөө зөвхөн болох психолог зөвсөн хогсон гэдэг заалт тийм үү хэлж өгсөн. Хэрвээ та бүхэн ойлгосон бол өөрийнхөө оролдоор одоо энэ 16 дугаар энтгээс 18 хүртэлх зүйл байна да. Одоо чинь амьд явахаас эхлээд эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй, үйл хөдлөх хөрөнгө олж авах, шударгаан зоолж авах эзэмших хэрэгтэй. Энэс аль бүрийн 5 бүлэг эрхийг нь аваад тэгээд энэ 5 бүлэг эрхээсээ өөрийнхөө ойлгосноор өөрийнхөө ойлголтоор аль нь үүрэг олох хэмжээ байна. Аль нь нийгмийн ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ байна. Аль нь үйлчлэг хэм хэмжээ хязгаараар тодорхой нутаг дэвсгэр цаг аль нь салбар эрх зүгүүлсэн байна. Нийтийн хүмүүс хувийнхын нэг гэдгийг та нэг өөрсдийнхөө нэг ойлгосноор ангилах гэдэг үгтэй. Багш нэг харъя. Тэхөө ойлгосон гэж түрүүний цаг дээр нэг тэгээд байсан да. За дахиад хэлье. Саяны өгсөн зүйлийг буюу 16 дугаар зүйлийн 1-ээс 18 хүртэлийг юу байгаа? Түүн дээр харж байгаа бол одоо би ингээд тодруулж анзаарч байна. Энэ бол өөртөө ашиг сонирхол гээд 12 дээр болохоор төрийн байгууллага албан тушаалд нөрөөлөх хомдлоор хэрэгтэй ч гэдэг юм уу. 15-нд шашин шүтэх ч гэдэг юм уу. 14 дугаар за эдгээс 18 хүртэлх энэ бүлэг эрхүүд байгаа. Одоо Монгол улсын иргэний эдлэх ёстой эрхүүд. Энэ эрхүүс уншиж агаад өөрийн дурын сонирхсон 5 бүлэг эрхээ сая миний тайлбарлаж өгснөөр ангилах гээд орлоод үзтээ. Одоо чинь би нэг жишээ гаргаад та хэд нэг эрхийг нь заагаад өгч идэх үү. За энд за 11 дугаар зүйлийг нь хар. Улс төр эдийн засаг нэг соёлын амьдрал гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёрын тэгш эрх сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл их нялхсан хүүхдээ ашиг сонирхлыг төр хамгаална. За яг энэ дээр би тайлбарлаж өгье. Жишээ нь энэ болохоор хамгийн ихнийхэр бол одоо чинь англиар болохоор эрх зүйн зохицуулах буюу эрх зүйн салбараа гэж би тайлбарлаж өгсөн тийм ээ. Энэ дээр болохоор яг гэр бүлийн эрх зүйгээр зохицуулж өгч байна. Бүлийн харилцааг. Гэр бүлийн гишүүд буюу тухайн нэг субъект буюу эхнэр, нэг субъект буюу нөхөр, эсвэл үр хүүхэд. Энэ нэг субъектээр нь болохоор яг нөгөө нийтийн эрх зүй буюу хувийн эрх зүй гэдэг аль дээрээсээ хувийн эрх зүйж өгч байна. Энийг бол за үйлчлэх хэмжээ хязгаар гэдгээр нь болохоор бүх нутаг дэвсгэрт үйлчилж байгаа юм шиг. Жишээ Монгол улсын бүх иргэд яг сайн дурын үндсэн дээр ч юм уу тэгшэрхэн үндсэн дээр яг тухайн харилцааг зохицуулж өгч байна. За энэ бүх тэгш хэрэгтэй насан турсан байна. Хуулиар тогтоож өгнөгээ заасан болохоор хууль үндсэн хуулинд заагаад өгсөн гэдгээр яг нөгөө дөрөвдөг хэм хэмжээ буюу хуулийн хүчин чадлаар нь ангилаад өгч байна. Хуульчилсан акт юм биш. Хуулийн хүчин чадлаар нь. Энэ мэтчлэн өөрсдийнхөө бодлоор одоо чинь нийгмийн харилцааг зохицуулах шинжээ нь болох эрх болгосон биш, та нарыг гэрэлж болно. Тэгтээ насан турсан байх ёстой гэж үүрэг болгоод өгсөн. Яг энэ мэтчлэн өөртөөхөөрөө ангилах гээд оролдоод үзтээ. Энэ бол их л энгийн байх гэж би бодож байна. Та их амархан хийх байх гэж бодож байна. За багш нь харж явах үлээж явах та хэдийг ойлгохгүй юм бол нэг үрчлээ ярьж болно. За багш нэг 5 минут хүлээе та хэдийг. За ойлгохгүй бол багш ойлгохгүй нэгэд бас асууж болно. За
Дуурын саяны 1-ээс 18 бүлгийн дуурын 5-ыг нь. За бүр баяа гэхэд дуурын 3-ыг нэг ангилах гээд оролдоод байна. А хэрвээ энийг ангилж чадчихвал та нар өнөөдрийн хичээлийг ойлгож байна гэсэн үг. За та хэдийг хүлээж авах шин. Нэг цаг хаад ялцсан. Ажиж нэг юм талуу үгийгээ бодож ийсэн чинь. Тэгээ дараа хаа. Чидэд засварлаад байна. 16 дугаар зүйлийн нэг дээр амьд явах хэрэгтэй гэдэг дээр бол яста хоригдсон юм хэмжээ, эрх олгосон хэмжээ, тэр нэг хуулийн хэмжээ бүх юм байгаа шүү дээ энд чинь. Өнөө 3 дээр нэг хөдлөх хүл хөдлөн голж авах эзэмшлэр хүл одоо нэг зөвшөөрсөн эрх олгосон хуулийн хэмжээ, хоригдсон хэмжээ ч юм уу эсвэл нэг бүх нутаг дэвсгэрт үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрт эсвэл тодорхой сүмх тэр бүхэн ч яг ингээ харагдаж байгаа байхгүй. Яг тэрүүгээр нэг ойлгоод нэг хийх гэдэг алдаад үзээрэй заа. Шиний юун дээр вэ? Амьд явах хэрэгтэй. Амьд явах хэрэгтэй нөгөө саний ангилууч бүхлээр юм байна. Зөвшөөрсөн хэмжээ. За ялын дэд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд амнаас босруулах хоригдсон хэмжээ. Эсвэл нөгөө тодорхой субъектэд тусгай субъектэд заасан биш нөгөө тухайн хүний амь насыг босруулахыг хориглоно. Юм уу? За 3 дугаар бүлэг дээр байна. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмшигтэр хөл зөвшөөрсөн хэмжээ байна. Хоригдсон хэмжээ байна. Эрх олгосон хэмжээ. Эсвэл тодорхой нутаг дэвсгэрт үйлсэн тодорхой субъект төрийн эрх бүхий байгууллагч хүртэл. Яг уу хоригдсон хэмжээ олгосон байна шүү дээ.
Энэ болохоор чи энэ ийм бол ийм бол 아래는 되게 За хэр хийж чадах нь болж ийн хүүхдүүд ээ. Ойлгож байна уу? За ойлгохгүй бол багшаас асуугаарай. Багш нь байж илээ заа. Хамтраад болохгүй бүр хамтраад хийдэлээ. Хин бэ? За тэгвэл хэдүүлээ хараад нэг яриадах юм. Бус нь яаж хийж болж байна уу? Эсвэл хийх гэж оролцсон зүйлээ нэг нэгээрээ багштай нэг хэлээд үзтээ багш нь тайлбарлаад болж байгаа бол болж байна гэдгийг хэлээд болохгүй нэмээ тайлбарлаад байна. Жишээ нь хэн надаас хамгийн их хэлээд байна. Батмөх байна уу? Их бат уу? За яаж ийн оролцож үзв үү? Алийг нь оролдоо. Хийж үзв. Бат энэ яриг нэг сайн сонсохдохгүй нэ. Айгу хол сонсогдоод байна. За. Хийгээгүй. За тэгвэл дараачих нь хин. За нэг 2 хүнээс асуугаа болохгүй. Аян болт. Яаж юм? Амж үзүү оролдгоо. Байна уу аян болтоо?
За. За. Рөөс оролдог уу юу? Эсвэл оролд. За. 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 За сонсъё. За бусдын сонсож байгаарай. За. За. Энэ. За. За энэ одоо их олгосон юм хэмжээ аль нь байж байна? Байна уу? Би хийсэн гэхээр чи өөрөөсөө асуугаад байгаа байхгүй юу? Энэ дээр шүү дээ. Ирэх олгосон хэм хэмжээ буюу зөвшөөрсөн хэмжээ нь болохоор ажил мэргэжлээ та өөрөө чөлөөтэй сонгож болно. Хөдөлмөрийн аятаа нөхцөлөө хангуулах, цалин замрах, хувийн аж ахуй эрхлэх нь таны эрх. Та хувийн аж ахуй эрхлэхгүй ч байж болно. Эрхэлж болно. Та амрахгүйгээр 3-4 жил завсралгүй ажиллаж болно. Энэ яаж нөгөө зөвшөөрсөн буюу эрх олгосон хэм хэмжээ болоод өгч чинь гэсэн үг. За гэтэл энэ дээр хэнийг ч хууль бусаар албатай хөдөлмөрлүүлж болохгүй гэхээр хоригдсон хэм хэмжээ гарч иж байгаа. Та тухайн иргэнийг хууль бусаар албатай хөдөлмөрлүүлж болохгүй. Хэрвээ хөдөлмөрлүүлсэн тохиолдолд таныг яах вэ? Тодорхой хэмжээний шийтгэл оногдуулна гэдгийг хориглоод заагаад өгсөн байна. Үндсэндээ яах вэ? Ингээд ангилчиж болно гэсэн үг. За өөр дөрөвс гадна өөр нэг 18 бүлгээ дээр хийсэн оролцсон хүн байна уу? Байна уу? За түүний шийдэлээр шигэд үзэх үү? Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох хэрэгтэй. Төрийн байгууллагад сонгох хэрэгтэй. Сонгох эрхийг 18 наснаас эхэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага албан тушаал тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно. Энд бол үндсэндээ 3-4 төрлийн тэр хэм хэмжээг заагаад өгсөн л байна да. Жишээ нь та төрийн байгууллага шууд буюу өөрөө гишүүн болж оролцож болно. Эсвэл уламжлалж яг төрийн удирдах хэрэгт оролцох эрх чинь өөрт чинь нээлттэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та сонгуульд оролцох хэрэгтэй гэсэн үг. Та сонгуульд оролцох ёстой. Таныг сонгуульд оролцохгүй бол тэгж шийдэх нь ингэж үүрэг болгоогүй таны эрхээ чинь чөлөөтэй тавиад өгсөн байна гэсэн. Энэ бол яг эрх олгосон хэм хэмжээ болоо явчихж байна. За гэтэл энд үүрэг болгосон хэм хэмжээ дотор бас гараад ирж байна. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага албан тушаал тавих шаардлагыг харган хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл та 25 наснд хүрчиж сонгуульд оролцох, сонгогдох үүрэгтэй, сонгогдох тэр харилцаанд орох ёстой гэдэг үүрэг болгоод заагаад өгсөн. Та 25-аас дээш настай байж тэр сонгуульд өөрийгөө одоо сонгох тэрхээ нэр дэвших хэрэгтэй гэдгийг заагаад өгсөн байна. Энэ бол яг баныг өсөнтэй үүрэг болгоод өгсөн. А гэтэл 25-аас доош насны хүн орж болохгүй гэдгийг нэг нөгөө утгаар бол яг хоригдсан байх гэсэн шүү дээ. 18 настай хүн би сонгуульд оролцъё гэдээ хичнээн савсагнаас аваад хэмэргүй гэсэн. Таныг хоригдж яана л гэсэн үг байгаа байхгүй юу? Энэ яаж бас нэг осонтой эрх олгосон үүрэг болгосон хэм хэмжээ болоо гараад ирчихэж байгаа. За өөр бас нэг арай нэг. За энэ 10-ыг нь харъя. Нийгмийн болон өөртөө ашиг сонирхол бол яг хуу нам олон нийтийн байгууллага байгуулах эрх нь тухайн эрх та бүхэнд байгуулж болно. Та бүхэн нийлээд нам байгуулж болно. А гэтэл нөгөө үүрэг нам байгуулах эрхэнтэй чинь нэг үүрэг гараад ирж байгаа. Намд хамгийн доод нь 801 хүний гарын үсэг цуглуулж нам байгуулах хэрэгтэй болдог. Энэ яаж хичнээн та нам байгуулах хэрэгтэй байсан ч гэсэн тухайн үүргүүдийг биелүүлэх ёстой болчихдог. Тийм үү? Уул нь зүгээр байна та. Тийм үү? Заавч одоо багш 30 нотх.
Шууд юм бид хэрэг. Миний зүгээр л байгаа тийм. Байна уу? Энэ хаагур салсан болоо. Оюутнуудаа хэр их шуугж байгаа. Одоо яаж вэ? Одоо гайгүй юу? За тэгвэл оюутнуудаа та нар өөрсдөө бүгдээр микэ төр хаач. Тэгэл багшийн юм асуугаад хариулахаар бол нэгээд хариултаад байгаарай за. Энд дээр л ерөөсөө ямар ч тийм юу байна. Гайгүй байна. За. Энэ тасглаа хэлээ аач 10 дээр зөксөн. Нам байгуулах хэрэгтэй боловч нам байгуулахын тулд тодорхой үүргүүдийг бол яах вэ? Биелүүлэх ёстой. Гэж байна. Тэгтээ бас хуулийг дахин биелүүлж өөрөөр хэлэх юм бол тухайн нам олон нийтийн байгуулах эрхээ эдлэхийн тулд тэр 801 гишүүнийг цуглуулж 10 үсэг цуглуулах. Эсвэл сайн дураараа эвлэн нэгдэх эсвэл үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд авах. Хуулаа заавал дахин биелүүлж тэрийг хийх ёстой. Нам байгуулах эрхээ эдлэх ёстой гэсэн. За нам байгуулахдаа аливаа нэг хүнийг ялгуулан гадуурхаж болохгүй гэд хоригдсон байна энэ дээр. Өөрөөр хэлбэл яах вэ? За чи тоглоом юм чи би чамайг өөр хамт авахгүй. Чи сохор юм чи би чамайг авахгүй. За болиул энэ харыг аваад яах юм? Манай талдаа халах хүмүүс Монгол хүмүүс байх ёстой ч гэдэг юм уу? Ингэж болохгүй гэсэн. Энийг яг хоригдсон юм чи бас гараад ирсэн энэ дээр. За энэ дээр зарим төрлийн албаа агчийг намын гишүүнийг түтгэлзүүлж болно гэнэ. Жишээ цагдаагийн байгууллагын албаа агч намын гишүүнийг түтгэлзүүл бүр аваасаад яадаг нь тухайн цагтаа аль нэг намын юунд үзэл бодол үйлчлэх ёсгүй гэдгийг заадаг. Зөвхөн төрдөө үйлчлэх, ард иргэдтэй үйлчлэх ёстой гэдгийг заадаг. Энэ яаж үүрэг болгоод өгсөн. Яг ийм байдлаар яг бид нар ангилах ёстой байсан. За. Одоо тэгэхээр гайгүй ойлгогдоод ирж байгааз. За одоо тэгвэл өөр нэг юм дээр бас жишээ авъя. Энэ 14-ийг харж байна уу? Монгол улсын хууль олон улсын гэрээнд заасан тохиолдолд эрхэн жүжигчин гэж үзүүл яах юм бэ? Хамгаалуулахаар шүүхэд гомдол гарах юм. Бусдыг хууль бусаар учруулсан хохирлыг нөхөд төлөөлөх гэхдээ энэ ингэж нухайн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх. Эсвэл мэдүүлэг гаргуулахаар шахал үзүүлж болох гэдэг яг энэ дээр эрхийн олгогдсон, үүргийн олсон, хоригдсон тийм ээ? Энэ юм хэмжээнд чинь бүгдээр ороод ирж байгаа юм. Тэгвэл одоо хэдүүлээ 14 дээр та хэдээс багш нь асуухгүй. За хоригдсон юм хэмжээ байна. Хэн байж вэ? Та хэд уншаад нэг хэлээд өгдөө багш та. Уул нь хар юугаар ингэ харах юм бол бараг өөрөө заагаад юм байна да энэ 14 чинь. Энэ хоригдсон байна, энэ эрх болгоцсон байна, энэ үүрэг болгоцсон байна. За сонсъё. Өгүүлбэрийг үзье тэ. За энэ болохоор яах вэ? Үүрэг болгоцсон байна. Өөрөөр хэлэх юм бол манай сэтгүүлчид манай ер нь зарим иргэд яг тэгдэг тийм ээ. За яг нөгөө хулгай хэрэг жижиглэгдсэн эсвэл хүчний хэрэг толбогдсон эсвэл ямар нэгэн байдлаар хүний амны хэрэг толбогдсон иргэнийг шүүх анхан шатны шүүх давж залгах шүүхээс за энэ хүн хэмүүлсэн үнэн болно. Энэ хүнийг тэдэн жилийн ял өгнө. Эсвэл тэгэж баримтлах алаанаа эсвэл тэгэж торгоно гэж шүүх шийдвэр гэтэл тухайн хүнийг буруутай гэж хийж болдоггүй. Энэ жишээ зөндөл байна шүү дээ. Чинь одоо тэр нөгөө их байг анхан шатны шүүх хурлаа шийдвэр сонсохоос өмнө энэ чи авиргачин бараг л дагалмаас нөгөө гэмт хэргийн загалмаасан эцэг авилгалчин хуулгайч мөнгө эзэн завшсан энийг нэр хизээж тэгэж хийж болохгүй байхгүй юу. Хамгийн гол нь энэ хүнийг шүүхэл хэрвээ шийдэл мэндэ 4 жил ялсгсан дараа нь тэр нь 2.6 жилийн ял болсон. Дав залгшаад энэ үед нь энэ хүнийг ёстой жинхэнэ хулгай байж мөнгө эзнэ гэдгийг нь айлцах ёстой байдаг. Зүгээр гудамжинд явж байгаа нэг зэрэг энэ өстө амар хулгайч шүү дээ. Хүн мөнгө хулгайлсан шүү дээ. Энэ инхээр яг тухайн хүн үнэхээр хулгайсан байж болно тийм ээ. Мөнгө авсан байж болно. Гэхдээ тухайн хүн шүүхээс шийдвэрлэвэл тохиол тэр хүний гин буруутай энэ гимт хэрэгт ингэж хийж болдоггүй.
Энэ яаж та нар тэгж болохгүй гэдээ үүрэгдлээд өгсөн. Гэтэл бас гин буруутныг яаж сэмлэг гэр бүлийн гишүүд нь халдаа хэрэглэхийг хориглоно гэдээ бүр хоригдсон хэм хэмжээ зааж өгчээд энэ дээр одоо чинь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдээд орон гэрээсээ зүхтаагаад оргон зайлаад одоо гэмт хэрэг мөрдөн байцаас оргосон хүнийг олуулахын тулд тухайн ямар нэгэн хүнийг за чи тэрнийг олж тэгэхгүй бол чинь танаа энэ дүүгээ чи хорилоо. За чи тэрнийг ол эсвэл чинь таныг хулгай хийсэн ахыг чинь төлөө чамайг ялах гэж хэлж болдоггүй. Энэ бол хориглосон байдаг. За мөн тухайн гэмт энэ дээр байна те. Хууль бус эцэг эхийнхээ үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэдэг нэг. Энэ бол тухайн хүний эрх асуудал. Чинь манай миний ч юм уу манай ч юм уу ах ингээд гэр үлдсэн байлаа. Одоо онцлогчдод юу гэдэг банкны хуулиарт зөрчөөд хэдэн доллар эд байлаа. Энэ тохиолдолд би ахийнхаа төлөө дүүгийнхаа эсрэг ахийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно гэсэн. Энэ бол эрх болгоцсон. Хичнээн тэр хүний гэмт хэрэг үйлцнийг нь мэдсэн байтал гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхаа дагуу би мэдүүлэг өгөхгүй. Энэ бол үндсүүл ингээд заацаа ингээд сууж яхад надаас заавал тэр хүнийг буруутгах гэсэн мэдүүлэг авах эрх байхгүй. Хүчээр авах эрх байхгүй. Энэ яаж тухайн хүнийг эрхийг нь олоод өгсөн байна. Эрх олгосон юм хэмжээ болсон. Энэ мэтчлэн яг уу эрх олгосон, үүрэг болгосон, хоригдсон мөн тодорхой орон нутагт үйлчлэх Монгол улсын нутаг дэвсгэрт үүсэх энэ хэмжээ гэсэн. Одоо чиний саяны 14 хэлсэн чинь болохоор яг нутаг дэвсгэрийн ийм хэмжээ тавьж үзэхэд бол Монгол улсын нутаг дэвсгэрт бүхэлд нь үйлчилж байгаа юм хэмжээ. Нөгөө Монгол улсын хилээс дотгошоогоо газар нутаг агаар мандал нөгөө гадаад түрүү хэлсэн гадаад улсууд элчин сайдын яамд доктор үйлдэгдсэн эсвэл Монгол улсын далбаа гатгсан хөлөг онгоцоо галт тэрэг нисэг тэрэг өөр өөр нутаг дэвсгэрээр хөнгөрч байсан ч тухайн улсыг мөн болохын тогтоосон тийм далбаа гатгсан хүнд үйлцэн гэмт хэрэгт бол яг Монгол улсын хуулиар шийтгэн. Энэ бол яг нөгөө нутаг дэвсгэрийн хэмжээ явчихдаг. За нутаг дэвсгэрт нэг хошин шог байдаг чинь та нар сонсож байгаа нөгөө X-ийн нэг хин аглоо нэг машин явсал хийсэн чинь нөгөө бата нэг өөрнөө хөндлөө та нар санаж байна. Тэгсэн чинь нэг хоёр цаггүй энэ манай Сүхбаатар дүүрэг хэрэг энэ манай нөгөө Баянзах дүүрэг хэрэг энэ ч мөрс нутаг дэвсгэрээр үйлчлэх хэрэгтэй байдаг байхгүй. Чинь Сүхбаатар дүүргийн цагдаа хэрэг тухайн яг нутаг дэвсгэр бол тэр хүний тэргүүн нь буюу бүсгийнээс дээш нь хаана нутаг дэвсгэрт үлд унсан байдаг гимцэн бай тэр дүүргийнхаа шийддэг хэрэг. Энэ хошин шиг боловч үнэндээ тэр хуулинд бол яг тэгээд загаад өгсөн байдаг. Энэ яаж бас л нутаг дэвсгэрээр үйлчлэх юм хэмжээнд л орж ирж байгаа гэсэн үг. За өөр чинь ямар хэм хэмжээ ярьж байлаа? За үүргийн зэрэгээр буюу энэ бол саяны хэлсэн 14 дээр болохоор яг захирамжлсан юм хэмжээ байж байна. Яг халаа эргэлж болохгүй шүү чи. Бусдад эсвэл чи бусдыг гин буруутгаж болчих захирамжлаа. За гэтэл хөр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хэрэг гэдгийг зөвшөөрсөн. Хэрэв үнэхээр зөвшөөрсөн бол эцгийнхээ эсрэг ч юм уу дүүгийнхээ эсрэг ахын эсрэг мэдүүлэг өгч болно шүү. Жишээ нь одоо ямар нэгэн байдлаар аавыг нь ээжийг нь аав нь гэмтээсэн жаах тохиолдол тийм үү. Түүнээс тэр чинь хүн хохирс тэр мэдүүлэг өгч болно. Энэ хүн ингээд энэ хүн манай ээжийг ингэж гэмтээсэн ч гэдэг юм уу. Энэ хүний эрх. Энэ бол яг нөгөө зөвшөлдсөн буюу dispositive хэм хэмжээ чинь гад ирж байгаа гэсэн. Энэ мэдчлэнгээр яаж ангилж болдог. За сая нөгөө гид юу эрх зүйн хэмжээгээр гол төлөв эрүүгийн эрх зүйгээр яг уу зохицуулагдж байгааг зөв би ярьлаа шүү. Гэмт хэрэг гаруулгын хохирогч эсрэг өгөхгүй байх. Бодлого баримт шалгуулах, шишийг давлаа, суруудан тогтооцсон тохиолдолд гэм бүртээ тооцоолж бүх заалны яг эрүүгийн эрх зүйгээр гол төлөв зохицуулагддаг хэмжээ болоод явчихж байна. Иймэрхүү байдлаар эрх зүйн хэмжээг эрдэнэт нь бол ойлгоод байна. Зохицуулалтын арга нь болох яг нийтийн эрх зүйн хэмжээгээр зохицуулагдаж байна. Нэг талаас төрийн байгууллага албан тушаалтаа, нэг талаас нөгөө хохирч эсвэл сэжиглэн хялдаг шүүгдэг хүмүүж тийм үү. Энэ бүх хон субъектууд болохоор нийтийн эрх зүйн хэмжээ болж байна. Энэ маягаар яг ангилна.
За энэ 16 дээр байна. Итгэл үнэмшилтэй үзэл бод чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ жагсаал цуглаан хийх журмыг хуулах тунд. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд нэгэ төрийн ордонд авчиж очиод яг үгүй хэлээд иж болохгүй нах нь. Тэг хэлснийхээ төлөө сая өнгөрсөн хавар үлээ нөгөө нэг буу гаргалаа гэж буу хийлэн болоод тэр хүмүүс баривчлагдаад одоо эрүүгийн харилцаа тогтох юу яад оногдож байгаа шүү дээ. Нэг хідэн залуучууд байл яалаад нуусам харуулв. Тий, энэ чинь тухайн хүн яг үзэл бодлоо илэрхийлж байгаа боловч нөгөө хуулиар тогтоосон журмын дагуу илэрхийлэг байгаа байхгүй. За гэтэл 1990-ад оны дундуур 90-ад оны 2 дугаар хагаснаас айгүй их юу болж байсан шүү дээ. Төрийн ордонд өндөг шийддэг. Сайн надад. Өндөг шийдэлгэн, помидор шийдэлгэн нөгөө яаж эн чинь бас хуулиар хангалтсан зүйл. Энийхээ оронд үгүй чөлөөтэй илгээрлээ 50 жагсаал цуглаан хийж ирэх бол байгаа боловч тухайн хуулийнхаа дагуу яг хийдэг. 1989 онд нөгөө ардчлал хөлгөө өмнөд ардчлалт үүс тогтох үед хүмүүс яг хуулийнхаа дагуу жишээ нь Баттул, Талигач, Зориг тийм ээ. За өөр их юм бэлээ. Эднээс өсөглөн зарсан. Энэ болохоор 50 жагсаал цуглаан хийж 50 замаар үгүй хэлээл 50 замаар чөлөөтэй илэрхийлсэн үндсэн дээр яг Эвлийн дагуу илэрхийлэн үндсэн дээр яг ардчлал болол хурдан хугацаанд гэсэн тогтолцоо шилжсэн шүү дээ. Ингээд хуулиас болох тийм буу шийдэмтэй хурж жоохон тийм эмх дампаргүй байлбал бус орнуудад маш их бий болдог. Тэгэл та нар олон мэдээ сонсч л байгаа харж л байгаа тий ордон лугаа шилтэй гаш идэж байх шиг. Энэ бол байж болохгүй. Жагсаал 50 жагсаал 50 цуглаа 50 үзэл бодлоо илэрхийлсэн үедээ тусгай технологи олж авсан тохиолдол 1947 онд нөгөө энтгэлэгч бол Английн колон байж хахад 1947 онд тухайн улсын энтгийн улс төрийн зүтгэлт нөгөө Махатма Ганди гэдэг улс төрийн зүтгэлтэн байсан. Тэр хүн эрүүлийн бодлого гэдэг үзэл бодлоор яг 50 жагсаал цуглаа 50 үзэл бодлоо чөлөөлтөй илэрхийлсэн үндсэндээ энтхийг ус тусгаад тогтнож чадсан. Өөрөөр хэлбэл Махатма Ганди ч яг төрийн ордныхоо эрүүлэр улцсан ирээд сууж явахдаа үгээ илэрхийлж үзэл бодлоо илэрхийлж хэвлэн нийтэлжсэн. Шорон тусан ч гэсэн 50 жагсаал цуглааны байдлаар яг энэ яг эрхэн чөлөөтэй гэтээ тухайн улс төрийн зүтгэлтэй хийдэг төрийн ордны лугам шагаагүй, буудаагүй, дэвтлээгүй яг л хуулийн дагуу тэр бүхнийг хийжсэн. Энэ яаж нөгөө эрхэн олгож энэ хуулийнхаа дагуу өөрийнхөө дагуу эрхэн хэлж яах гэсэн. За одоо ингээд ойлгож байгаа бол та бүхэнд ерөнхийдөө бол энэ бүгдээрэнд нь очсон байгаа тийм үү? Гэртээ энийг хийх гэж оролдоод үзээрэй заа юу. Саяны миний хэлснээр саяны юугаар одоо эн чинь бидэд очино. За одоо би танаас нэг юу өгнө. За энийг харж ашиглах их сурвалж байна. Монгол улсын хууль, иргэний хууль, эрүүгийн хууль, нөхөрлийн тухай хууль, хоршны тухай хууль, компани хууль харж байна та нар? За энэ болгон та нарын одоо бидний бизнесийн эрх зүйн хичээлд үзэх их сурвалжууд гэсэн үг. Та чинь ер нь зээлийнх нь бүгдээ болохоор Монгол улсын газар гадаад улсад жиж амьдарч байгаа тийм үү? Тэгэхээр би та хэдэд ноо зохиол тийм юм унш тийм юм хий гэж хэлэхгүй. Энэ бол маш их олдцтой байгаа. Би одоо та нарт нэг хаяг бичиж өгөн доорно. За энэ хаягийнхаа дагуу юу яа? Ороод үзчихэж болно. Энэ хаяг. Тий. Энэ сайтн дээр нэгэн даал ямар нэг та нар нөгөө миний түрүүний хүчин төгөлдөр үйл 27 хуульчил тушаал тогтоол захирам бүгд энэ хоёр сайтн дээр байгаа. Бүр хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт батлагдсан чи өнгөрсөн 7 хоног нэмэлт өөрчлөлтөөс хуулиуд хүртэл яг энэ дээр байдаг. Ном зохиол бол ерөнхийдөө за яг шаардлагатай ном зохиолыг би та бүхэнд тодорхой хэмжээгээр сканердад ч юм уу явуулж байна. Яг бүр өөр аргагүй шаардлагатай юм л да. Түүнээс шинэ хуулиудаа гаргаад үзэн гэсэн. За.
За өөр асуух юм байна багшаасаа. Одоо хууль чинь ингэдэг. Асуух хуулийн хувьд тайлбарлахад одоо 1992 он батлагдсан. 2002 онд батлагдаад дагаж мөрдөж ихэлсэн ч гэдэг. Миний бол тухайн бүрдэн та бүхэн тайлбарлаад төдөн бүлэг, төдөн зүйлтэй тийм асуудыг тэгээ зохицуулдаг ч гэдэг юм уу. Ингээ ерөнхийдөө миний үзэх бизнесийн эрхтэрүүгээ эрх зүйн нөхөрлөл горшоо. За энэ хэдэд дээр ерөнхийдөө гарч ирэн дээ. Банкны тухай хууль. За. Нэрээ энэ гэл хаягаас явуулчихгүй яа. За тэгвэл нөгөө саяны хаягаас явуулаад хэдэх вэ? Надруу нөгөө том шийд. За бүгдээр нь тууллаа ер нь. За өнөөдрийн лекц ерөнхийдөө